Үзүрэн шаарсан чиний зургийг мөцөх бүрийдээс сэтгэл дотлоод мөнгөгдөж гаднах нь элэгцэн ч гэсэн үнэхэр чиний сайхан зураг чиний зураг домсон онжилүү чиний зураг томоогийн багын сэтгэ чиний зураг тасгаж орсон сарнаа танхил чиний мэ сайхан зураг хар чинийхээ сайхан зургийг харах бүрийдээ сэтгэл дотлоо нандагнан хантгалж хайрсан ч гэсэн үнэхэр чиний сайхан зураг чиний зураг зэрэг домсон онжилүү чиний зураг томоогийн багын сэтгэ чиний зураг тасарч орсон сарнаа танхил чиний мэ сайхан зураг Үзүрэн шаарсан чиний зургийг мөцөх бүрийдээ сэтгэл дотлоо мөнгөгдөж гаднах нь элэгцэн ч гэсэн үнэхэр чиний сайхан зураг чиний зураг зэрэг домсон онжилүү чиний зураг томоогийн багын сэтгэ чиний зураг тасгаж орсон сарнаа танхил чиний мэ сайхан зураг чиний зураг зэрэг домсон онжилүү чиний зураг томоогийн багын сэтгэ чиний зураг тасгаж орсон сарнаа танхил чиний мэ сайхан За яста. Ямар гоё. Ямар сайхан хүн өнөөдөр хүрэлцэн ирээвэ гэж. Алдарт дуучин ганц маань ирээд ирээ. Үнэхээр нэрэ бодоо болгож штэ. За манайхан сайн байсан уу? Нөгөө бүсгүүчүүдийн краш нь өнөөдөр иржээ. Сайн байна уу? За өнөөдөр өстө үнэхээр сайхан өдөр байна. За манай урт цагааны гудамж нэвтрүүлгийн маань одоо ээлжид дугаар одоо эхэлж байна. Өнөөдрийн дугаар бол үнэхээр таавал нэрээ орж ирэл нэрээ өстө тайлц дэлгэцийн нэр эзэгнэж штэ. Ямар гоё юм бэ? Тийм байна. Үнэхээр одоо гайхалтай байна. Өнөөдрийн урт цагааны гудамж бол салбар бүтээ тэргүүлж байгаа маш их тийм өөхтэй. Өстө хинч дугаас уух боломжгүй тийм гайхалтай зочид хүрэлцэн ирсэн байна. Тэгээд хүрэлцэн ирсэн нэн түрүүнд баярлалаа. Тэгээд гадаа жаахан сэрүүхэн ч гэсэн нэвтрүүлгийн хамтран ажиллагч 100 дамсан сан мэгэл хамттайгаа хундгаа тоглоод нэвтрүүлгээ жаргал дүр эхлүүлээд идэх үү. За тгий бүгдээрээ. За хүрэлцэн ирсэнд бүгдээрэнд маш их баярлалаа. За урт цагааны гудамж маань тугай. Улаанбаатар хот маань хөгждөг бай. Урт цагааны гудамж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Ган Тулга, зураач Мөнх Заяа, судлаач Бэлгүн,
Цагдаагийн ерхий газрын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх албаны дарга цагдаагийн дэд хурандаа буд зан. Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан Монголын өсчин гоо сайханчдын анхдагч төв холбооны тэргүүн цогцол манаар уригдан оролцож байна. За манай урт цагааны гудамж нэвтрүүлгийн одоо зочин амирт маш олон сайхан зочид ирсэн. Тэр тусмаа одоо манай дөнгөж сайхан одоо Монгол улсын үйлчлэгээний гавьяат ажилтан гэдэг одоо энэ сайхан эрхэм шагналыг хүртсэн цогцлмаа гихтэй баяр хүргэе. Үзэж байгаа үзэгчдийн зүгээс бас дахин баяр хүргэе. Тэгээд тун удахгүй маш олон хүний бүрэлдэхүүнтэйгээр одоо манай хамт олон бас тун удахгүй тэмцээнд явах гэж байгаа. Тэгээд энэ талаар бас гоё нэвтрүүлэг эхлүүлж ярьж эхлэв гэж бодлоо. За баярлалаа. Өнөөдөр үзэгч та бүхэн модон өнөөдөр хүрэлцээсэн зочингийн 25 дахь эдийн хамт олон бүгдэнд нь баярлалаа. За мэдээж бид нэр одоо энэ 10 сарын 7 хоногийн дараах ерөөсөө 7 хоногийн дараа бид нэр Тайванд болох Аз намхан 7 орнуудын 29-р олимпиад оролцохоор 44 хүний бүрэлдэхүүнтэй явах гэж байна. За энд одоо 28 оролцогч, 12 шүүгч, за 6 зохион байгуулагчтай ингээд явах гэж байгаа. Энэ хамгийн гол нь яагаад энэ олуулаа бид нар явж байна гэхээр бид нэр хамгийн том зорилго эх одоо 26 оны 8 сард Монголын өсчин гоо сайхны анхдагч төв холбооны байгуулсан 30 жилээ. За мөн Аз намхан 7 орнуудын өсчин гоо сайхны холбооны 30 жилээ, 230 жилээ. За энэ 230 жилийг Улаанбаатар 80 том олимпик хүлээж авахаар одоо бид нэр бэлтгэл ажилд орсон байгаа. За яалтчгүй одоо бид Тайванд хамгийн сүүлчийнхаа тугаа одоосын тугаа хүлээж аваад Монгол хүлээж аваад ингээд зохион байгуулахаар ийм одоо бас бэлтгэлтэй байгаа бид нэр. Хүний үс засна гэдэг чинь их одоо урлаг штэ. Та одоо насаараа олон жил ажиллаж байгаагийн хувьд штэ. Би танаас бүр нэг асуу гэж бодод. Зарим өдрийн үүдгийн нөгөө модон хохимоо өдөр үс засвал өөрн за эд хөрөнгө байхгүй гэж ирээ. Эргэтэн охор болно гэдэг янз янзын дам нарын яриад байдаг. Тэр ер нь тийм юм бас байна уу? Гэхдээ тэр яг одоо бид тэр шиг социализмыг мэдэхгүй байх үедээ бол тэгэл хизээч ус цацаад явдаг байсан шүү дээ. А тэгээ энэ чинь төлөө бас манай холбоо одоо лам нартайгаа уулзаад хамтраад одоо энэ өдрийг яах вэ те? Тэр өдөр нь одоо хэрвээ үнэхээр одоо лам нарч бас тэр үүсэхгүй байгаа л да. Тэ одоо бас тийм өдөр байдаг болсон. Тэгэхээр яах вэ гэхээр бид нэг уншдаг ном одоо нэг 3 тарин юу яасан. Тэднээс аваа тэр одоо өсчин болгонд би наацсан байсан одоо байдаг юм уу? Тэр тарин өсөж хүмүүс орж ир тэр тариныг уншаад тэгээд өсөө засаад одоо ямар ч үгүй гэдэг ийм бас одоо аль талдаа бас биний ойлголцоо тийм үү? Бас тэгээд тарин одоо садан болгонд байсан одоо тэгээд байна уу? Энд чи баг 90-ад оноос чинь 90 оны сүүлчээс хэлсэн шүү дээ. Бас оргуу хоосон зүйл бас биш юм байна тийм. Биш. Яг одоо манай ламнарт нь үүсэхгүй юм чи бид нар ялтаа үлээ тийм. Өөртөө нөгөө сүжгээр яаж одоо юугаар идэгдэг хүмүүс болохоор ч тэр юм уу нэг л сонирн болчих нэрээ ингэж бүгд тийм болсон шүү. Угаасаа тэр өдрөөс болохгүй гэдэг. Харин тийм. А тэгээ яг 2 дахь өдөр одоо мегамар гаргийн өдрүүд ерөнхийдөө манай өсчин ингээд ер нь хүн багтаа шүү. Нэрээ тийм. А тэр өдрүүд бид нар бас босоод олон нийтэйгээ зохион байгуулалтаа хийдэг байхгүй юу? За 2 дахь өдөр бүгдээ л мэдэн өсчин. 2 дахь өдөр мегамар гаргийн юм аа хийгээд юм аа хийдэг байхгүй юу? Хүн багтаа байна. Тэр энэ өдрүүдээр суралцтай. Замд гарахгүй ч гэж яах шиг. Би бол эсрэг нь 2 дахь өдөр явсан ажлууд ер нь их сайхан бүтээд идэв шүү дээ. Оочр багтай бүх юм нэг. Миний хувьд цас өдөр 2 дахь өдөр бүр шат юм зохион байгуулалтаа. Мондог өсчин дээр чинь дандаа гайгүй усууд ирнэ. Тэр хооронд одоогийн шиг сошиал байхгүй үед бол өсчингийн газар гэдэг чинь нөгөө нэг ховж юуд хардаг янз янзын хор найруулдаг газар байсан гэж байгаа байхгүй. Таныг одоо тэр дээр үед ер нь таавал мэдээллийн дунд сууж ирсэн баг те. Ер нь хамгийн алдартай том сайд дарганараас ер нь засч ирсэн үү та? Байлгүй яг байлгүй. Тэр социализм үеч одоо бид нар ч одоо энэ улс төрийн төвчөө тийм одоо удаа дараагийн үсэг цогцлмаагаа үсэг зэрэг застдаг байсан бид нэр. Элчин сайдын авгаанаар үсэг те. Тэгээд яагаад энэ өсчингээ дамжаа айгу хурдан энэ мэдээлэл тарах гэхээр өсөнгөө чинь мөнхийн нөгөө яг тэр мэдээд тэр хүмүүс татаж ажиллаж байгаа байхгүй юу. Шил одоо ийм байхгүй. Одоо урцаахан бид нар байхад одоо ойдлчин гуталчин одоо тэгээд цагчин 9 жариг үлчин хэд тэр чинь нөгөө юм нөгөө материалтайгаа ажиллаад дагуу шуудаагаа ажиллаад хүнтэй харьцахгүй. Хамгийн түрүү мэдээлэл сайн мэдээлэл авч манай өсчиг. Өөрөө ч хүнтэй харьцаж байгаа. Амьд хүнтэй харьцаж. Тэдний ярьж байгаа болж байгаа үйл явдал бүгд манай өсчингүүдэд дамжиж шээ. Шил одоо социализм үед одоо ихлэлгүүрт нөгөө Австрал гутал зарж ийн гэдэг ингээд хамгийн түрүүнд байдаг тийм. Бид нар мэдээд аваад гүйж байгаа байхгүй тий.
тэн ч одоо нөгөө карты махаад нөгөө мах өгдөг байхад илүү мах авах нь нөгөө л одоо тэр болох бүгд бидний үйлчлүүлж болох тийм үү. Нэг илүү мах жоохон 1 грамм мах авчихчихлээ тийм. Ер нь ийм үйлчлэл хамгийн дөрөв мэдээлэл амьд үнэтэй ажиллаж байгаа хүмүүс Ер нь давуу талаа бол та их ашигладаг байсан биз дээ. Маш их давуу талтай ашиглан. Дээрээс нэг дээр үдийн нэг онгой байдаг штэ. За би танаар үсээс асуулаа яаж засах уу масах уу гэж асуугаал. Үс чинь таны үсийг яаж засах вэ гэсэн чинь харж ирсэн. Чимээгүйхэн зас гэсэн. Их яриад байдаг. Тийм онгой байдаг штэ. Тэгээ өнөөдөр чи хамгийн гол юм байхгүй юу? Яагаад энэ өчигөө тийм хурдан мэдээ. Жишээл одоо бид нар одоо хамгийн ядуу одоо тэр социализм үеийн караншаны хөвдөөс авахлаа бид нар төрийн тэргүүн төрдөг штэ. Тэргүүн төрнө гэдэг чинь бол агуу юм. Өнөөдөр одоо 120 гэж бүгдийн тэргүүнд бид нар л үрж байгаа штэ. Тийм шүү дээ. Тэгээ монголчууд чинь нөгөө тэргүүн төрнө гэдгийг чинь одоо баг нөхрийгөө тэргүүнд төрдөг. Бид нар бол одоо бүгдэнд нь үрж байна. Тийм учраас маш их мэдээлүүдийг авдаг гэсэн. А зөв одоо бол дээр социализм бидний үед одоо 70-аад он чинь 80-аад он чинь одоо тэрний үсийг застдаг, энэ үсийг тэр даргын үсийг застдаг энэ тэгээд бид нар ярьж болохгүй штэ. Тэр чинь хамгийн хориотой. Танаар дамжуулаад юу ч болж болно тийм үү? Тэгвэл өнөөдөр бол манай залуучууд одоо би чи их хурдан хэрэгүүч одоо маркетинг хэрэг болчиход байна шүү дээ. Бахархаад яриад байдаг бас зөв үү буруу юу гэдэг бас бид нар бодолцол тастал баг та. Тэгээ би ингэж одоо өсчин хүн жишээлбэл нөгөө хамгийн том сэтгэл судлаач байд юм болов гэж бодсон шүү дээ. Яг ч юм ингээ гунсын үед орж үсээд суулж байхдаа ч юм ингээл хамаагүй мариал ёо ямар сайхан болчоо гэд гараа явдаг. Тийм хүмүүс өртсөн дээ тийм тийм. Ер нь бол тэгээд мэдээлэл нэг амьтанд тийм хурдан цэлцэж байгаа байхгүй. Тэгээд ямар сандаа бид нар нэг дүрм гаргацсан. Хүний толгой дээр тэр үйлсүүлж байгаа хүмүүс толгой дээр хамаагүй битээ яриад нөхөр зүдрэ савсан хийсэн яриа тэнч бараа таваар байд эдч юм байл гэж яриад яг та болиочиг бүр журам гаргаж ирсэн шүү дээ. Хүний толгой дээр өстэй өстэйгээ холбоотой юм бол яг нэг өөр юм ярьж болохгүй шүү гэдэг бүр журамтай байсан. За одоо бидний социализм үед бол Төслмөгч маань сонирхолтой. Ингээ ярих юм их асуух юм бас зөндөө гарч ирнэ. гарнаа. За манай ган тулаг дуучин маань одоо нэг хэсэг бол одоо маш олон бүсгүүчүүдийн зүрхийг шархлуулад тэгээд гадагшаа яваад өгсөн. Тэгээд ганцлагаа биясан ингээд фэйсээр харна бид нар чинь хуучны сайхан найзууд. Тэгэхээр Солонгост бол бас нэлээд мундаг бизнес хийж байна. Одоо ер нь Солонгос чинь яаж бужигноод юу хийгээд байна? Бужигнах ч юу ах вэ одоо юу яаж байгаа юм л да. Тэгээд тэн чинь нөгөө бас мэрэгжлийн нөгөө давуу тал сая их шилж штэ. Мэрэгжлийн давуу тал гэдэг юм уу юу гэдгээ. Тэнт чинь бас нэг 50-60 мянган монголчууд байгаа. Тэгээд тэр монголчууд дундаа бас ганц танигдсан нь бол би байсан. Тэгээд тэд нартэй бас нөө хурим найр төрсөн өдрөг тасрахгүй баянган үйл ажиллагаа явдаг. Тэгээ өөрөө бас нөгөө паб ажиллаж байсан болохоор тэндээ бас дууж хуурдаад нутаг орноо бас хандсан одоо залуучууд энэ төр байгаа шүү дээ. Тэд нар ээж аавыгаа санаж инх ээж аавынхын дуугийн дуулах ч юм уу, нутгийн дуугийн дуулах ч юм уу гэдэг одоо өөрийнхөө чадах одоо мэдж байгаа одоо югаараа л одоо мэрэгжлэрэл одоо нөгөөдөлтөө бас үйлчилсэн. Нэгсдээ үйлчлэлээ гэж би одоо хэлмээр байгаа. Тэгээ тэднэртэйгээ их ойрхон байсан учраас тэднийхээ жаргал зовлонг бол бас сайн ойлгодог, мэддэг болсон. Аялал бол ингээ хардаг. Одоо аялал болох гоё сайхан газрууд нь очиж ингээ үзэж харах ч юм уу те. Үзээ яваад байдаг. Яг амьдраад ингээ суухад ингээ доор хаяал нэг бичиг орж ирээл тэр гэрээ хаягаач орж ирэхэд л одоо янз янзын одоо тоогсны мөнгнээс ахуулаад тэр чинь гадны бичиг орж ирж шүү. Тэгээ шок шүү. Тэгээ тэр чинь л ингээд шок байхгүй. Тэгээ тэрнээс ахуулаад ингээд юу шокноос тийм амархан бас гарахгүй шүү дээ. Хил усын суран тэгжээж те. Яг манай урлагийнхан бас ирээд юу яа? Гана ямар юм хийгээд байгаа юм бэ гэж үржиж байхгүй. Гэхдээ чи Монголд очиж туулдаг. Тэгэхээр би энэ хариулт нэг гоё хариултаа олсон. Тэр нь юу гэхээр за та нар маань ингээ 3 сая 500 мянган монголчуудаа үйлчилж байна. Энэ олуулаа. Найз нь энд 50 60 мянган монголчуудаа хаваас гэж ярьдаг. Нэг юм ихтэл бас гоё өнгөрч байна да. Тийм ээ. Тэгээд нөгөө миний мэтгээл жоохон одоо манай үеийнхэн ч сэлгэл ахал да. Аль жоохон байхад л ийм гоё ах байсан, сайхан ах байсан яг л хэвээрээ яахаар ингэж хөвшөрдгөө юм бэ? Хайшин дэлхийн орол ингээд танд одоо эсрэг болцсон юм уу гэмээр байх юм аа нэрээ. Зүгээр яг манай гэрэх нь удны юм болоо да. Бас нэг хоор багтаа дөө би ойлгодсон шүү дээ. Тэгээ түүнээс нэг сүрхий нэг янз янзын ингэж ойлгохгүй байгаа шүү. Нөгөө нэг гоо сайхны янз янзын хэрэглээд байт юм болов гэж Гэхдээ арай л өөр байгаа даа гэж хэрэглэх хэрэгтэй л дээ. Ер нь бол хэрэглэх хэрэгтэй. Би бол одоо нэг хэрэглэж байсангүй. Ер нь бол хэрэглэх ёстой байлээ. Тэгээ одоо ингээд саяхан би бас нэг ярилцлага үзчихсэн. Одоо үеийн хүмүүсүүд нэгнийхээ насыг ер нь сайн мэдэхгүй болж байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр нэг үеийн чим болоо гэхэд дүү ч юм уу ах ч юм уу бүү мэд. Тэгээ тэгж гоо сайхандаа одоо эрүүл мэндэд анхаардаг болцсон цаг. Тий одоо ингээд бид нар ингээд сууж байхад одоо энэ хэдтэй болдоо тэдтэй болов гэдээ бас нэг яг баримжаагаар хэлэхээр бас нэг хэцүү байдаг шүү. Баримжаатай байд юм. За ингээд үеийнхнийгээ бол хараа за энд нэг миний үе байна та гэдэг. Чи одоо ч
баримж алдагдаад байна шүү. Тэгэж их гоё сайхан гоо сайхан гадаг болсон юм биш. Манай энэ гоо сайхны компаниуд одоо манай Нүүрт ганцлыг одоо сайн анхаарал Аваарай. Тэгээ би менежер нэгээд за тийм. Гэт ингээд өөр өөрсдийнхөө ингээ гоо сайхан гэдэг шиг сошиал дээр нэг ингээ харахлаар л амар хэрцгий баатрийн дөр нэг харахаар нэг жаахан хөвгчиг болол гэвгэнэгт орж ирсэн л хаана орж ирлээ толгойн цлаа гэл нэг амар орж идэг нэг хүн энд яг сууж байна. Чи өөрийнхөө болтоогоо л тэгж хавцдаг юм байгаа. Эдгээр чи бүгдээрээ миний эзэмшил. Бүгдээрээ миний өмч. Чи миний болтоо ингэж муухай харьцаж болохгүй. Каси. Энэ муса хар айстай адууснуудыг луустан цуг ташуудаад явж байхад л хурдан хөдөлдөг байхгүй да. Буудлын ах минь та ойлголоо. Би бол ер нь Янкийн офицер чи Янкийн офицер байхдаа хар айснуудын төлөө зүтгэж байгаа үстэй. Линкольны тушаалд чи захирагдж ийсэн биз? Бэлгүүний бол яг одоо шүтэн одоо юу гэх юм бүр ингээд таныг шүтгэ гэдэг шиг миний краш тавал. Тэгэд маш олон хүмүүс яг ингэж хүлээж авдаг бах. Үнэхээр дүрдээ орж тэр түүхийг та өгүүлж чадах юм аа. Одоо хизээнээс эхлээд энэ түүх гэдэг зүйлтэй сашгүй холбоотой болчихоо. Өнөөдрийн бэлгүүнийг хэн бий болгоо гэж. За би ер нь 11 настайгаас тэр нь бол түүх дуртай болсон. Вау, жоохноос юм биш тий. Тий. Тэгээд энэ ингээ манай шинжлэх ухааны академийн доктор хүн. Тэгээд ээжийнхээ ажил дээр очино. Тэгээд шинжлэх ухааны академийн түүхийн үргэлэнгийн номын сан энтер чинь үзнэ. Оо, өстой гоё шүү дээ тий. Тэгээд тэр үедээ тэгээд маш их ном надад авч өгдөг байсан бас түүхийн. Миний сонирхолтой номнуудыг авч өгдөг байсан. Тэгээд тэрнийг нь тэгээд ер нь уншаал түүх дуртай болоод тэгээд ер нь тэгээд судлаа дуртай болоод тэгээд ер нь өнөөдрийг болтол та маш олон жил судалж байгаа болохоор миний судалгаанд бол нэг юм гартай. Энэ яг иймэрхүү үйл явдал болсон байх магадлалтай юм байна гэдэг тэр эхлээд нэгсэндээ таамаглал дэвшүүлэн дараад нь магадлалыг нь ингэж олж авна. Тэгэхгүй бол тэр чинь тэр ингэжээ, энэ ингэжээ. Энд ингэжээ, тэр тэгсэн. Энэ ингэсэн гэсэн болчих гээд байдаг. Тэгээ тэр цаад учрыг нь олж авах гэж. Зүгээр нуус товчоо уншихад эхлээд нэг юм шүлгэлсэн бүтээл. Гэвч энэний цаана маш их юм байна. Зүгээр том философи нуугдчихдаг Монголын түүх чинь өөрөө оролт гаралт ихтэй. Тий, маш хэцүү шинжлэх ухаан. Сэтгэл хөдлөл гэдэг юм чинь байж байгаа шүү дээ. Түүхийн тэр янз янзын дөрүүдэд. Тэрийг харахын хаадууд яг ингэж ярилцдаг байсан баг. Өрлөг жанжид ингэж ярьдаг байсан баг. Харин цэргүүд нь ингэж ярилцдаг байсан баг. Эзэндээ захирагдж байгаа албатууд нь ингэж ингэж ярьдаг байсан баг гэдэг юм уу. Тэгээд яг төрөл бүрийн дуу хоолой тэр дүрдээ орох гэдэг бол айгүй хэцүү байхгүй. Хас төрийн өмнөөс хатгалтан цавчилдав. Харж буцахыг умартан ус мөрнийг гэтлэв. Зориг сэтгэл хоёроор бүрт чон шиг байсан. Зочнон биш, эзэн гэж бор зүрх минь шивнэв. Зүч хааны их төрийн сүлдэнд өргсөн өчил. Ийхүү зүч өөрийн газар нутгаа байгуулж эхэллээ. Таны хувьд одоо баг жүжигчин баг болчих байсан юм биш үү гэж байна. Гэхдээ мэрэгжлийн киноны дуу оруулагч чиг ингээд хоолоогоор тоглолт хийгээд идэг юм билээ. Тэгэхээр маш олон ингээд түүх өгүүлж байгаа судлаачид байдаг. Тэр дундаас би зүгээр харахтаа бэлгүүн орчин үед олон залуучуудад энэ одоо түүхийг гуйлахгүйгээр хүрэх юмсан да гэдэг нэг юм зориг байгаад байсан болохоор өөртөө ингээд татах нэг юу юм болоо. Тэгээ ер нь болоо би яг ингэж ярьснараа их адлагдсан шүү дээ. Өө тийм үү? Яагаад? Их шүүмжлүүлсэн шүү дээ. Хажууд нь камер оройд байж исэн юм байна. Яг юм ярьж исэн юм байна гэдэг. Энэ одоо энэ ихаадыг төрөхөд хажууд нь ч байсан. Одоо ч гэсэн тэгээд ингээд ихаад тэнгэр тайлсан ч гэсэн бас ингээд яг хажууд нь баримттай яваад энэ ер нь одоо бараг 800 гаруй жилийн настай ч юм уу одоо ингээд би чи бараг ер нь одоо мөнгө осооц юм шүү. Мөнгө ос одоо тэр одоо өөр дээр үес чинь ингээд ахуулаад хажууд нь байсан хүн шиг болоод за энэ ч гэсэн санаанаасаа хаста жинхэнэ сайхан авлаад сайхан буржинда ч гэдэг юм уу. Гэхдээ тэгэл ер нь айгүй их шүүмжлэл донд орсон шүү дээ бас. Одоо таны шүүмжлэл үзээд байгаа зү хүмүүс. Тэгээ би одоо сүнтэй за ер нь яхаа болдог чинь би л гэж бодсон чи хүмүүс өөрийнхоороо ярьдгаараа яриа. Өөрийнхоороо ярьдгаа яриа. Тэгээ энийг чинь хүлээж ийна гэд. Тэр шүүмжилж байгаа чинь бол их бас нэг талаасаа зүв байхгүй юу? Ягаад тэгэхээр таних сонирхолгүй онцгүй байсан бол хинч шүүмжил бичихгүй шүү дээ. Би бол одоо Стефан Цэвигийн одоо 100-ны өгүүлбэрүүдийг бол уншдаг. Яг тэр тухайн үеийн түүхийн баатруудын сэтгэл хөдлөлмүүд л нарийн юмуд байдаг шүү дээ. Тэгэхээр би бас нэг санаа зовдөг юм нь одоо чи ингээд солонгосчууд чи ингээд эзэн хаантай нэг том улс байсан юм шиг ингээд мөнгөтэй болсон гой түүх шинээр үүсгээд яваад байна шүү дээ. Тэгээ бас нэг гол их сурвалжаа бол их тийм
баримттай их сурвалжийг бас олж авах хэрэгтэй болов тий. Би бол нөө Лев Николаевич Гумилев А Куркчи нарын бичсэн одоо хар домог ба штэ. Тэрнийг уншихад зүгээр яг болгоомжтой уншихгүй бол монгол хүнийг дорн хөөргөөд монгол центрист болгох магадaltaй. Гэхдээ айгүй маш нарийн бичсэн. Тэр яг Оросын одоо автоорд гэдэг чи одоо яг л одоо энэ ч одоо Оросыг захирж ирсэн Орос үндэстнийг байгуулж өгсөн Батхааны одоо эзэндээ эцэдэл байсан шүү дээ. Тэгэхээр чин зэрэг эн чин ийм юм байна гэд ингээд тэрнийг ингээд уншаад ингээд судалж байгаа байхгүй юу. За тэгээд энэ өөр чин бас энэ Пошин түүхчийн бичсэн тэр ном сумчин ард түмний түүх гэдэг Өнгөрийн судлаачид их сайн гаргасан байдаг. Хятадууд маш их юмыг бичиж үлдээсэн байдаг. Тэгээд Японы судлаач бол тэр Инои Ясуширигийн Бүртчоны түүх байна. За тэгээд Отохи Мацуво гэдэг ингээд маш олон судалгаа. Одоо Персес гэх юм бол Рашид Аддын Атам Алик Жувэний. Тэгээд биднэрт байхгүй одоо устдсан 30-аад оны үед устдсан юмыг тэд нар чинь бичиж хадгалсан. Ямар санда Ватиканд манай хааны захиа байсныг бид нар мэдээгүй явж исэн байх жишээтэй ч юм. Тэгээд маш олон гадаадын түүхч нар Монголын түүхийг судлаа тал талаас нь судалсан байдаг. Тэр болгоныг нь уншаад ингэ дор хаяж 10-аас дээш ном уншдаг юм. Тэгжээж нэг ном уншичаад тэрэндээ ягшлт үнэмшиж итгэж болохгүй. Дан ганц нууц товчоогоор Монголын түүхийг харна гэдэг бол өрөөсгөл. Тийм болохоор тал талын судалгаа гаргаж ирдэг байхгүй юу. Тэгж яхад наазахын жишээ Чингис хааны төрсөн он жил Эдрэгт олчиж байгаа байхгүй. 1162 он төрсөн. Үгүй 1158 он төрсөн гэж ертөнцийн түүхэн дээр үтсэн байна. Тэгвэл дэлхийн түүхэн дээр тэгж ярих юм бол 1155 он төрчих. Тэгээд одоо яг аль нь зөв юм? Яг нуус товчоогоо барих уу? Тэгвэл энтэгт бас манай судалгаа зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр яаж ийн? За ямар ч байсан их хаа маань төрж. За ямар ч байсан энэ төрхөн төрж энэ үед ингэж ямар ч байсан ийм үйл ажиллагаа, ийм юм хийж бүтээж ээжээ гэсэн тийм одоо баримжаагаа гаргаж ирж байгаа байхгүй. Тэгээ энэ болгоныг гаргаж ирнэ гэдэг чинь маш хэцүү. Энэ номыг уншиж байгаа л ингэж байгаа л энд нэг баатар ингээд яг тулдааны үед байхгүй болсон байхад энд нь амилцсан явж явах жишээ гэж юм уу тийм ээ. Айгүй хэцүү шүү дээ. Энэ чинь судалгаа чинь тал талаас гарч ирдэг. Энэ болгоныг эмхтэгдэг байхгүй юу? Тэгээд би энийгээ Монголын хойчийг залгамжилж байгаа хойч үеийн залуучуудад түүхээ үнэн зөвөө мэдж аваач гэсэн тийм зорилготой би ярьсан. Би эхлээд би яриад яг надаас илүү мундаг түүхчнэр зөндөө байгаа гэсэн. Үгүй шинжлэх ухааны академиас болон Монгол Улсын их сургуулиас. За тэгээд энэ хаанаас ч юм бэ? Улсын багшийн дээдээс ч юм уу, ТСС ч юм уу, удирдлагын академиас ч юм уу зүгээр Эрдэнэтэн докторууд аваад ирэх юм бол ширээ дүүрэн ингээд судалгааны ном тавьчаад энэ судлаач ингэжээ. Тэр судлаач тэгжээгээд хүмүүсийг уйдуулад байна. Та манай үзэлтийг л нэмээдэг. Өнөөдөр монголчууд хэн байснаа санаж огшгол дутуу байна. Та зүгээр огшуулаад өг. Entertainment аргаар уран сайхны хэлбэрээр яриараа. Тэгвэл тантай бид нэр гэрээ байгуулъя гэж Зангаа ТV-гийнхэн хэлсэн. Тэнгууд нь судлаач болгонд хүнд өөрийгөө илэрхийлэх маш олон арга байдаг. Одоо Үлзий Баатар шиг сайхан ярьчих байна. Тий. Гээгцэн түүхийн Яа Отхон Баяр Бачин шин санаа оноо дэвшүүлээд их гоё ярьдаг хүн шүү дээ. За тэгтэл одоо бусд нь болохоор зэрэг ч гэдэм үү нийтлэлээр за Баабар Бачин гэдэг нийтлэлээр тайлбарлаж байгаа. Миний онцлог бол entertainment арга. Тий, entertainment арга. Уран сайхны хэлбэрээр ингэж гаргаж ирж байгаа. Нэг талаараа анхдагч гаргаж ирж байгаа юм болов, нэг шинэлэг юм гаргаж ирж байгаа юм болов гэж би гэж бодож байгаа. За хоёр дахь талаараа бол яаж ийнэ гэвэл тухайн үед очсон сэтгэгдлийг бас нэг төрүүлэх гэж хичээе. Тухайн үед яг ийм л байсан байх гэмээр сэтгэгдлийг чадан ядан гаргаж ирээ. Гуравдугаарт манай түүхчнэр өөрсдийнхөө түүхээ сорлоод явчихдаг. Тал талаас ингэ явчихдаг тий? Аль ч үеэс нь. Би бол хавуул өвгдээцээс ахуулаад хаанаас ч сорлохгүй. Яг дараалаар нийлшил судлаад үеэрээ явж. Яг одоо салхийг хагалж ганцаараа болоо. Яг анхалж. Яг дараалаар нэрээ. Гэх мэтэр нэг 3-4 зүйл дээр бас нэг ядаж нэг анхдагч болоо. Тийм шүү дээ. Гадаадынхан зориулсан бас тийм бодол байна уу? Одоо гадаадаар одоо Хятад, Япон англиар ингэ сабтайтл байгаа. Доор нь сабтайтл тавьж болно. Тийм, сабтайтл тавьж болно. Сабтайтл дээр ажиллана. Тэгээд цаашаа ер нь бол бас нэг хэлэхэд бол сая бол гэрээ бол дууссан л да. Тэгээд би бас нэг хувийн юуг нээгээд бэлгүү нууц товчоо гэдэг YouTube суваг нээсэн. Тэгээд та бүгд бас үзээд like subscribe дарж бас нэг дэмжээрэй гэж бас
та бүгдээсээ гуйж байна, үзэгчдээсээ бас гуйж байна. За тэгээд өнөөдөр жоохон сэвшээ салхитай байгаа ч гэсэн бидний яриа бол маш их халуун дулаанаар үргэлжлэн. Тэгээд манайхан сайхан нэвтрүүлгийн хамтран ажиллагч Сан Мигэл за магадгүй алкогол хэрэглэхгүйгээр гоё крафт коло, асахигаа уугаад гоё нэвтрүүлгээ калписаа уугаад үргэлжлүүлээ. Тэгээд энэ цаг мөчид намар ингээ сэрүүхэн ч гэсэн тэнд нэг гоё юм цэцгэн даашинцтай гоё бүсгээ суугаад байна. Тэгээд тэр бүсгөрөө гоё яриагаа өрнүүлээ. Зураач хүн гэж цаанаа зурсан зураг шиг зарсан биетэй яасан ч гоё бүсгэвэ гэж манай одоо эрэгтэй хөтлөгч юм хэлэх баха. Алдар туурч одоо лувсангой одоо үр одоо сад тийм ээ. Үлзэн лувсан хуурч гэж богдын хуурч. Үлзэн лувсангийн зээ охин миний аав удирдаач хүмүүсэн хөгжмийн удирдаач. Миний ээж төгөлдөр өрөн багш. Тэгээ би багадаа бас хөгжим бүжгийн дан зурвал төгөлдөр өрөн ангид сурч байсан. Нацагд орж. Нацагд орж гэж. Тэгээд зурдаг маань болохоор юу ахгүй юу. Манай лувсан хуурч нэгтлээ нэг аавын нэг өвөө нь болохоор лувсан хуурч, нөгөө өвөө нь эмээгийн аав нь гэсэн үг. Миний эмээгийн аав болохоор Гуталч Шарав гэж богдын урлаач хүн байсан. Тэгээд тэр хоёр хүний багт нь нөгөө 5 настайд нь одоо богдын хүрээнд амьдардаг байж хаад 5 настайд нь өндгөн сүү тавиад тэгээд тэр хоёр хүний одоо манай эмээ өвөө хоёроос төрсэн хүн одоо манай аав баггүй нацагд орж гэж удирдаач хүн. Тэгээд одоо нөгөө хоёр талаас аавын одоо хоёр талаас урлаач. Тэгээд зураг тэгээд дуулах, хөгжим тоглох тийм удам байна. Одоо би таны зургийг ингээд харахаар байна шүү дээ. Бас бурхны бас актер одоо улаан жамсран одоо тийм догшин дөрүүдийг зурж байна, бүтээж байна. Би бас зүгээр асууя гэж бодлоо л да. Юу гэж юм гэхээр хамаагүй бас ингээд бурхны зургийг бас зурдггүй гэж ярь тусдаа тэг зурдаг. А тэрүүнийг алдаа гаргавал энэ бас маш том нүгэл гэж ярьдаг. Би бол одоо зураач хүн, уран бүтээлч хүн, урлагийн хүн тэгэхээр заавал нөгөө нэг юм бурхан зурах тэгтээ ер нь бол тгээ бол байх нь барьсан байгаа. Гэхдээ ер нь одоо нөгөө хөрөг бүтээлээ гэж уул бас баярлдаг гэдэг шиг би тэгж л бодож зурсан. 2018 онд хар хорны музейд очиод тэгээд тэр нөгөө одоо энэ голын энэ бүтээл лам бурхан Балдан лам бурхан өөрийнхөө хоёр хүүхдийн нэгийг эцгийгээ дуурайсан мангас байна гэд идцэн гэд тэрнээс би ингээл амар хэрт гэл аягүй зочижсэн аахгүй. Тэгээ тэрнээсээ үүдэлтэйгээр одоо энэ хамгаалагч гурван бурхтыг зурсан. Бурхтын зургийг зурдаг, бүтээдэг эмэгтэй уран бүтээлч бас их цөөхөн байд юм шиг байна лээ. Одоо бол бүр их болж байгаа. Ер нь бол манай ер нь их цөөхөн анх бол их цөөхөн байдаг гэсэн тий. Ихийнх нь цэцэг уулус ч гэдэм үү арай нэг өөр төрлөөр зурдаг гэсэн бол одоо төлхөө бүр нэг юм одоо бурхан руу орж эхлэх байх шиг байна тий. Одоо нөгөө гадагшаа аягүйх үйлчлэнгүүдэд оролцох тий оролцоонууд гадагшаа оролцоонууд аягүйх болж байгаа байхгүй. Тэгэнгүүт ер нь бол одоо нөгөө бид нар чинь өөрсдийнхөө уламжлал соёлороо л гадагшаа танигдсан шүү дээ тий. Онгод гэж ер нь байх уу шин орж ирэх үү? Энэ хизээ онгод орж ирэх үү? Нөө кофе уугаад юу уугаад гэдэг шиг шүү дээ. Онгод байхгүй би хөдөлмөрлөх тусад онгод өөрөө байгаад идэв ч юм уу гэж янз янз үүдэг. Шүн янз янз тийм байдлаар орж ирэх үү тийм. Ер нь бол уран бүтээлч хүн өөрийгөө их харагддаг. Их харагдчихэж юм хийдэг. Тэгэхгүй бол одоо ингээл шууд ингээл нөгөө үйлдвэрийн одоо ямар нэг юм нааж байгаа, яаж байгаа харьцагсаа эвлүүлж байгаа тэрэн шиг биш байхгүй. Тэгэхээр өөрийгөө ингээд нөгөө дотроо ингээл бэлдээл ямар сандаа нөгөө дотроо бэлцээргээд бүтэн өдөр урдлангаа цэвэрлждэг гэдэг. Бэлцээргээд доторгоо нөгөө зураг зурах гэж бэлцээргээд урдлангаа цэвэрлээд ус. Тэгээд оройн буцаа гэртээр заа өнөөдөр сайхан урдлангаа цэвэрлсэн дээ гэдэг. Бурхан хүүхэд хоёрт хизээж битээ худлаа гэдэг үг байдаг штэ. Яг энэ үгийг дахин амьдлуулсан гэмээр нэг сайхан уран бүтээл буюу нэг сайхан ном дэлгэгдэн гарсан. За хүүхдэд худал буйл гэдэг энэ номын зохиолч за манай Будзан өндөр хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээ Будзаны хувьд бол өөрөө төрийн одоо тэр дундаа хүүхдтэй маш ойрхон ажилладаг тийм эрхэм. Тэгээ яагаад энэ номыг тэр дундаа яг ийм нэр өгч юм хүү бүтээлэг төрваа гэдэг бас их сонирн байгаа даа л да. Энэ талаас эхлэв. За өрсөн маш их баярлалаа. Намайг Будзан гэдэг би цагдаагийн байгууллагын хүүхдийн гэмтрээс урсан сэргийлэхийн дараагаар ажилладаг. За яг ингээд 10 жил хүүхд насны л мөрөөдөл одоо байдаг шүү дээ нисгэгч инженер гэл яг тэрэн шиг би яг цагдаа мэргэжлийг сонгоод би 2 мэргэжил юу авсан.
10 жил төгсөөд техникийн их сургуулийн инженерийн анги, цагдаагийн сургуулийн анги. Тэгээд аав дээр очиас асуусан аав за энэ төрийн ажил хийвэл яадаг юм бэ? Миний хөө бүгдээрээ л манай удам судар дээр малчин зарц тийм юу байжээ. Чиний төрийн ажил хийгээч тэгээд бас л хүсэл мөрөөдөл байсан цагдаагийн албанд ороод одоо 20 гаруй жил болсон байна. Тэгээд энэ хугацаанд бас л нэг гэмт явдал гэдэг бол нийгмийн үзэгдлийг одоо шинжилдэг шинжилгээ ухааныг криминологийн шинжилгээ ухаан гэж байна л да. Тэгээ үүнээс одоо дэлхийн бүхэл улсууд энэ гэмт явдлыг судалж байна. Хүн талдалт гэмтрийг яагаад байгаа, захим гэмтрийг яагаад байгаа, зэн заллин мэдлэг яагаад байгаа, энэ хүчирхийлэл яагаад байгаа ингээд. Тэгээд одоо шинэ нэг хүчирхийллийг бол ёс заншлын хүрээнд хүртэл хүчирхийлдэг л байлаа шүү дээ. Түүхийн ёсод нэг шувуу хөлтэй эмэгтэйчүүд гээ те. Эмэгтэйчүүдийн ариун байлгахын тулд гэрээс нь хол явуулахгүй нэг хөлнийх нь эхний нэг үеийг нэгээд нуглаад давсалцдаг. Тэгээд тийм зүйл байна. Өмнөд Азийн улсуудад маш их саваа хус модар эмэгтэйч хүүхдүүд их зодддог байсан. Аливаа улсад хүүхэд тэр бол эх орны тусгаар тогтнол байхгүй. Энэ хүмүүсүүдийг сайн сайхан хүн болгоод аваад түүхээр, соёлоор, нийгмийн харилцаагаар хүн болгоод авахд л тэр улсын төлөө зүтгэдэг юм байна л да. Одоо ингээд тардаа хүүхдээ нэг англи хэлтэй болгож байгаа юм. Хүүхдээ нэг гадаад сургаж байгаа юм гэдэг. Гэхдээ энэ монголчин хэн байх юм? Бид нар ингэ байгаад байж юм уу яах юм тэгэл сонгуул боллоо ингэ харж захтаа залуучуудын сонгуул өсөхгүй шүү гэл ингээл биш л дээ. Энэ хүмүүст үнэт зүйл гэдэг зүйлийг ингээ суулгаж өгөх хэрэгтэй байна. Нөгөө тэр үнэт зүйлийг нь тодорхой хувийг ханаас авд юм бол гэр бүлээс авд юм. Гэр бүл гэдэг нь хин ээж аав. Тэгэхээр бид ингээд нэг зүгээр хэлбэрийн төдий ч гэсэн хүүхдийн худлаа ирээ бод. Хариуцлага хүлээдэг. За орой ингээд очиод хүүхдийн нэг асуу. За миний охин байж гараа, миний хүү байж гараа. Аав нь их ажилдаа байгаа шүү гэл. Facebook авахал. Нэг бол ингээд цаг завар. Тэр хүн ингээд танаас ингээд хүмүүжил авах гэн танин мэтгүүдээр явж байгаа. Энэ хүүхдийг хүн болгоод авчвал монголчууд ч өөрөө нэг ачил буйн нэгтгэн автсан байхгүй. Хүүхдээр асруулах дуртай. Тэгэд одоо ингээд би нэг хүн ингээд яг талигаач болохын өмнө намайг дуудчихсан. Тэр ингээд тийм хамаатан саданч биш, найз нөхөж биш, зүгээр л надтай уулзмаар байна. Би очлоо. Би ингээд хүүхдтэй бүх зүйлийг өгсөн. Хүмүүжил, боловсрал гэдэг. Би гадаад сургасан. Баг байж хат нь би тэгэл ингээд явуулсан. Одоо би ингээд өвдөөд ингээд гэртээ ингээд байж надад ирэхгүй байна гэдэг. Тэгэхээр нэг Европ юм уу, барууны ч гэдэг юм уу соёлууд ингээд нэг тийм асрах тийм үйл ажиллагаа ингээд байдаг. Одоо шинэ Японд нас ингээд би яангууд нь асамжийн газар руу явуулчихад шүү дээ тий. Тэр альва нэг улсын үнэт зүйл бол энэ гэр бүлийг тогтвортой байх айгүй чухал. Энэ дээр хүүхдэд ягаа худалбууж хэлээ гэсэн юм бэ гэхээр энэ дээр хүүхд амьдралын нэг чихэр шиг давс шиг өгнүүдийг ээж аавд хүүхдүүдэд хийж ойлгуулж байгаа ч хүүхдтэй ярилцаж байгаа ч гэдэг зүйлийг л криминолог судалгаа хийгээл ном болгоод бичсэн. Түүнээс биш ингээд нэг Америкт ингэдэг гин, Японд ингэдэг гин. Оён дээр үед бол их гоё байсан байх шүү. 80-аад он бол гайхалтай байсан байх шүү гэдэг зүйл бол энд ерөөсөө биш. Одоо яах юм? Цаашдаа яах юм бэ гэдгийг энэ залуу эцгийгчүүд хүүхдийн хүмүүжил төлөвчлөлийг ном болгоод бичсэн нь би одоо ингээд төрийн албаагч яваад болохоор ингээд гараад ингээд хашгирсмаар байна. Зарим одоо болооч та нараа хүүхдээ арай л хөвчхийлээд байна шүү дээ. Ихтэй ингээд нэг бага наснд нь хүүхдээ ингээд ойлгохгүй хайчгаараа өсвөр насндаа угаасаа л ээж аваа тоохоо болчихж байгаа байхгүй. Тэгэл маргаан үсэд идэг. Манай ард түмч нүүдлийн соёл иргэжлийн ард түмч нь асуудал шийдэж сурсаагүй ард түм байхгүй. Нэг тэмээн дээр ачаад хөдлөх явчаад хойтлын тэр нэг тоон жигэд юу ч үдэ унандаа гэхэд уяанаас түрүүнээс уяа гараад ирэл ингээл хүлчдэг те. Ингээл асуухад аар сархан шийдчихдэг. Магадгүй 2 өдөр нүүвэл тэр уяа яах унаа шүү дээ. Тэгэхэд асуудлыг тэрхэн зур шийдээд сурцсан хүмүүс байхгүй. Урт хугацаанд яаж шийдэх ёстой вэ гэдэг л энэ нь нөгөө нийгмийн анхдагч нэгж гэр бүл болсон. Бид ингээд 20 жилийн дараа нас хөгшин болоход хүүхдмөө нэрээ цагаан сараар үг дуугаа золгодог. Тэр нийгмийн соёл манай гэр бүлд монголчууд заавал үлдэх ёстой. Тэгжээж энэ нэг Монгол гэдэг ондоошл хүнийг хайрлах энерги нинжийн сэтгэл гэдэг бол тэнд л үлдэх ёстой. Тэр нинжийн сэтгэлийг авч хаях юм бол зүгээр л нэг тоо бодсон, компьютерийн хаан суусан, хүнийг хайрлах сэтгэлгүй хүн өнөө маргашгүй хаалт тогшиж магадгүй.
гэж Та бол үнэхээр одоо гайхамшигтай зүйл ярьж байна. Тэр тусмаа одоо цагдаагийн ажилтдаг хүн ийм гоё ном гаргаж байна. Хүмүүсийг гоё соён гэгэрүүлж байна. Одоо яа харахгүй одоо үнэхээр нэгрэ загтансан газар маяжлаа гэдэг шиг одоо үнэхээр хурцандаа баяр хүргье. Ийм сайхан юм хийж байгаа. Тэгэхээр гайхамшигтай. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Саммигвел. Зуны үдшийн дотн яриаг санагдуулан тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Саммигвел. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Саммигвел. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Саммигвел. За манай ганц тодлого маань нэг хэсэг бол одоо цэцгэн зөвөрлөлгээд маш сайхан одоо уран бүтээл хийж байгаа. Сүүлдээ нөгөө Балхаах гүрээ ах хоёрын нөгөө юу яасан штэ. Гоё дөө. Ботхон нүд. Тэр ботхон нүд дөө бол бас нэлээд хийт туусаа тий. Тэгсэн. Тэр чиг сонин түүхтэй би бас өөрийнхөө Facebook хуудсан дээр бас тавьсан л да. Тэгээ яг хуу юм гэдэг чиг сони юм билээ. Ер нь тэр хөгжмийн зохиолч Яруу найрагч гэдэг олсууд ч нөгөө уран бүтээлч дуучин хүнтэй яг зориулж ингээд ийм бацаанаа ийм одоо темптэй гэх юм уу ийм хөө төрлийн дуу гэж зохих юм болоо гэж яг ингээд бас мэдэрдэг юм байна л да. Тэгээ яг энэ том одоо бүтээлч чинь акулууд шүү дээ. Тий, акулууд чинь ингээд өөрснөө тэгээ тэр утгаараа надад анх өгч ирсэн. Тэгээ би эхлээд анхныхаа цомгийг гаргаж ирсэн учраас жоохон голонгуу маягтай нэг жоохон сонин дуу байна гэх жоохон арай л энэ харин өөр дуунууд дээр жоохон ач холбогдол өгсөн чинь нөгөө ач холбогдол өгсөн дуунууд нь явахгүй харин голонгуу маягтай нөгөө Балхаахын дуу чинь бүр хаг аваад тэгээд яг энэ тэр дээрээс нь тэр нөгөө бүтээж байгаа тэр уран бүтээлч тэр акулууч өөрснөө бүтээлийнхээ араас их явдаг. Тэгэл өөрөө барайл ингээ гүүгээл өстой энэ тэр үеч тэгэл одоо телевизээр радио фильм юу гэдгийг бүх юмудаар өөрөө барьж гүйж явж байдаг юм юутай. Тэр дууны үгийг нэлээд жоохон нэг хошин шогийнхан бас бичсэн ч байсан. Тэгсэн ер нь бол нэлээд тийм эротик маягтай тий. Эротик маягийн бол байгаа. Янгийн хөмсгөн уруул гэдэг тий. Тэр уруул чинь хөмсг байхгүй шүү дээ. Юуны уруул яриад байгаа гэдэг тий. Ер нь тэр шүүмжээр тань дээр орж ирсэн үү? Орж яг хөө тэр чинь яаж гарав? Алтан микрофон гэдэг анх нөгөө наадам дээр тий. Очсон чи манай хошин урдгийнхан маань журналисттэй биш маань бид нар ч нөгөө тэр фестивалд оролцоод уралдаанд оролцоо байж чи яг тайзны өмнө өөдөөс харж гал хоссон да. Тэгээд яг хүмүүсүүд инээлтэл наан цаана болоод ер нь гэхдээ миний дуусан доонууд ихэнх дандаа нэг жоохон юм хоржонтой жоохон юм шүүмжч гэх юм уу жоохон инээдтэй тийм оногонд орчдөг нэг юм тал байт юм байлээ. Одоо сүүлд л мэдж байгаа шүү дээ. Ингээд энэ олон жилийн дараагаас харахад л тэгээ одоо Елиагээ дуулахад чинь л үгүй насаараа хайгаад одоо нөгөө Солонгос хайгаад явах. тий хайсаар байгаа солонгос очсон байна. Одоо хаашаа явах нь ч гинөө. Хүмүүсээр цэгтэ түүний нүдийг харвал улам залууж нэгэх ёо. Тэрвээ түүнтэй танилцаж чадсан хизээч хөгшрөхгүй. Бомог болон яригч гайхамшигтэн бүсгүй заавал би яхална. Елия чирүүцниелия. Тэгээ манай ганцлагч өөрөө маш олон мэрэгжил сольсон байхгүй юу? Одоо нөгөө бас цагдаагийн байгууллагад ажиллаж байсан маш олон ажил хийсэн. Тэгээ сүүлийн үед бас одоо хүмүүсийн бас их талархлыг хүлээгээд байгаа зүйл юу вэ гэхээр штэ. Одоо хүмүүс чинь ингээ залуудаа арх уужсэн, шоужсэн, эрүүлжүүлэгчсэн ч юм уу янз янзын тэрийг хэлхээс ичдэг. Би доошоо орчих гэдэг. Манай хүн бол одоо ганцлаг маань одоо арх дарс амсааг одоо маш олон жил болж байгаа. Үнэхээр биеэрээ үлгэрлэж байгаа юм байхгүй. Тэгээд залуучуудад их гой сайхан нөгөө паянгуудаа тавьдаг. Ер нь тэрийг ингээд тавихад хүмүүс янз янзын л одоо постууд байлаа л да. Өгснээ гайхуултгийн чим янз янзын тийм янз янзын муухайнууд байсан. Энийг яаж хүлээж авч байна? Үгүй тэгэл яг хөтэ олон дотор чинь тэгээд хүлээж авах чадвартай чадваргүй хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр нийт хүмүүсүүд маань энийг аягүй дэмжиж байгаа.
Би яг өөрөө бодож ирсэн юм л да. За ер нь яг Facebook хуудас гэдэг одоо энэ чинь бас нэг дууч ингээд бусдад танигдсан. Тэгээ бас нэг дуугаараа бас нэг хүмүүс танигдсан бас нэг манлайлаад байгаа ухаантай болвол алдсан онцноо бичиж тэг цаад ойлголт нь олвол ерөөсөө над шиг битгий алдаасаа л гэсэн л юм явж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг жоохон хөгжтөгөө баянтай тэгээ оруулахаар нэг хөмсүүлчин бүр хэдэн 100 мянгаар сая маягаар үзхий. Тэгээ нэг дуу муугаа тавихаар их цөөхөн үзээд байх. Тэгэхээр за энэ ер нь нэг арга олох хэрэгтэй байна гэх тийм. Маркетинг гэдэг чинь одоо юу вэ? Мартагдахгүй байна гэдэг чинь маркетинг юм гэж нэг үг байгаа шүү дээ. Хаач хэд халагдсан бэ? Ер нь хэд халагдсан бэ? Ер нь бол олон халагдсан шүү дээ. 18 аймаг бол арай л хөгжим дөрөв театрт усыгээгүй. Ер нь ухсагч ирсэн. Өөр ангаан театрын даргатай яаж. За би танах руу очлоо шүү. Хотод ер нь намайг авах байгуулга байхгүй боллоо гэдэг. Тэгс өөргөө боллоо гэдэг. Бас нэг өөр хангаагаад өшөөд байгаа маа. Ер нь одоо энэ нутгаа яваад байгаа гэдэг шиг. Туу дарсыг ер нь яг юу гэж боддог вэ? Энэ хэрэглэх ёстой мó, ёсгүй мó? Яах ёстой болоо? Тий, яг одоо ингээд тэр цаг хугацаанд хэрэглээд ирсэн. Тэгээ энэ биш вэ наа гэдэг чинь одоо олон жилийн дараа мэдчихэж байгаа. Тэгээ хитрхээр л биш болчиход байгаа байхгүй. Альва зүйл чинь хитрхээр л буруутчих. Яг гоо ингээд одоо амсах төдий, хэрэглэх төдий. Тэгтээ нэг соёлтой нэг юу гэдэг чинь зүү усны чиглүү нэг хэрэгэлдэг мэргэлдэг гэх тийм үгэнд бол би дуртай. Хэрэглээний соёл гэдэг нэг юм байгаад байдаг шүү дээ. Хэмжээндээ хэрэглэнэ. Тий, нэг соёлтой хэрэглэн ч юм уу, гой гой үгнүүд нэр томьёо тэр худлаа шүү. Зүгээр яг хэрэглэж чаддаг улсууд одоо тийм үү та нар ингээд хэрэглээд нэг 50 100 татаад нэг гоё сайхан ингэчээд маргааш нь ажил хөдөлмөр өгөөд үргэлжлээд ингээд ингээд яг хуучин гоё явж байгаа ингээд одоо дэлхийн ертөнцид Монгол итгэл байж байгаа шүү дээ. Ингээд манай битэн бол ингээд уулал бол 50 г 100 г тэгээд 100 г цаашлаад байж. Тэгээ нэг хоног биш 2 3 гэдэг хэд хоног. Зарим нь 7 хоног уун сар угаад 7 байтгаа залгуулж яж хүн болдог. 7 байтгаа явж тэр чинь бол ер нь ахыг болох юм. Тэгээ тийм аимшигтай ууж идэг хэрэгэлдэг донтдог бол эн чинь өөрөө бас өвч юм л та. Түүнээс нэг зүгээр нэг донтох өвч. Альва донгууд чинь ингээд сэтгэл зүйн хувьд одоо ингээд арилдаг юм байна. Та нөгөө архины 10 хэгийн зарчим гэж сонссноо. 12 уу? 12 ч байна. 12 алхам. Тий. Үгүй ийм байна. Их сонир. Эхлээд хээ өсгийг бод гинэ. Эхлээд архийг хинтээ авах вэ гэдэг хамгийн чухал гинэ. Хизээ авах вэ? Хаана авах вэ? Тий. Тэгээ хоол унттай авах ёстой. Хойлж ууж болохгүй. Тий. Бас нөгөө хэрүүл тэмцэлтэй ууж болохгүй. Хэрүүл хийж байгаа бол уугаад ирэхгүй. Хэсэж ууж болохгүй. Ингээд ингэсээр байж байгаад 10 болгочих жоохгүй. За тэгээ яг энэ цаг мөчид бас ингээ яриа өрнүүл их өрнөхөр байгаа. Тэгээд телевиз үзэж байгаа үзэгчид маань энэ одоо сүүлийн 4 5 жил ганцлагын гайхалтай уран бүтээлүүдийг сонсоогүй танаар бол маш их одоо цангасан байх гэж. Тэгээд энэ цаг мөчид бас гоё уран бүтээлээсээ үзэгчтэй хүргээд яг одоо би бас зураач хүсгээгүйсээ бас нэг хүсэл тавьмаар байна л да. Энэ сайхан уран бүтээл дээр нь гоё телевиз үзэж байгаа үзэгчид маань гоё зураг сайхан уран бүтээл бас хүрэх боломжтой болоо. Дээрээс нь манай мөнх заяа жаз дуулдаг. Та бүхэн тэрийг мэдхүү? Би маш сайн мэднэ. Маш гоё дуулдаг. Тэгээд дараа нь та бас манай үзэгчид гоё уран бүтээлээ бас хүргээч гэдэг давхар саналыг өгье. За тэгээд хоёроо яг одоо бас гоё тайзны өрөөцгөө. Яг одоо ямар уран бүтээл хүрэх хандлага? За балхажуун өгдөм дөрөвдөн жилэг Батханнууд гэдэг дуу хаа. За. 얌전 차가 재지게 때린 사나 하나요 양비 흠승 오로나 주린 사나 모아요
гадаа жоохон сэрэг хүн байгаа ч гэсэн сам мэгээл тэгээд ганцгойхаа дуутай болоод ингээд дотроос халаад ингээд байна л да. Тэгээ яг энэ цаг мөчөөдөөс туу удахгүй Азийн аврагт явах гэж байгаа. За маш гайхалтай бүтээлүүдтэйгээ холбогдоод бас мэдээллийг үргэлжлүүлж хүргээч гэж цогцлон багш руу гарсан юм л да. Тэгээ яг ингээд цаашаа харах юм бол манай шинэхэн урт цагааныг цогцлон багш хараад яг юу гэж бодсон бэ? Та бол урт цагааны хүүхдээ өөхийг бол яхаа аргагүй өгүүлэх болоо гэж бас бид бодсон. Ер нь хамгийн анхдаа хэдэн онд урт цагаанд ирж ирсэн? Энэ 1957 онд анхны нөгөө шаваа тавьсан. Яг. Тэгээд 2 жилийн дараа 1959 онд яг энэ уцааны байшин барьж эхэлсэн. За энэ байшин бол зөвхөн та зоргонуудаа сайхан байна. За тэгээд энд ерөөсөө дан ерөөсөө улцаас нэг төгс аваагүй зөвхөн тэр үеийг 50 60 онд яг нөгөө хоршоолагч байсан шүү. Хоршоо гэж хэлсэн Монгол тий. Тэгэхээр хоршоолагчд нийлээд өөрсдөө хөрөнгөөр энэ уцаагаа барьсан байхгүй. Тэгээ улцаас нэг төгс аваагүй. За ингээд хоршоол юугаад 72 онд 1972 оноос эхлээд бүх үйлчлэгэнд явж эхэлсэн. Би болж эхэлсэн. Жишээл одоо оёлчин, гулчин, цагчин, засвар гэл тийм үү? Ламбар, парка тэгээд энэ цаад болон бүхэл үйлчлэгээний дээд талд нь нөгөө юу хоршоолог нэг юм винтер спорт гэдэг бүх цогцороо. Тэр энэ маш олон одоо өнөөдөр хүртэл Монголын ард түмэн гэсэн энд гутлаан бариа засуулах гал гутлаа одоо хувц хонор те зурагчин бол бүх үйлчлэгээ хийгээд энэ цагааны үйлчлэгээ бүр мэддэг болсон те. Яг ийм байсан. Би 1977 онд ирсэн. Би дөнгөж 74 онд Өсчингийн техникийн сургууль төгсөөл 19 дугаар хорлолын үйлчлэгийн төв дээр удаа бид нар бөөнөр нь очиж тэнд дөнгөж 2 3 жил ажиллаад айгүй Өсчин хийгээ байжсэн чинь одоо тэр үеийн социализм үеийн тэгээд бид нар тэмцээн орлоод ороод амар их одоо мундаг сайн болцсон байсан тийм баг байсан манай 19 дугаар хорлолын үйлчлэгийн төв хөгшин залгаа. Тэгсэн чинь за явнаа цагслан урт цагааны өсч очиж хөгжүүлнэ. Тэнд очиж юм сороо гэд одоо тэр өсчингүүд хичээл ном за одоо тэр зөндөө нэлээд явчлаа одоо нэг зар. Тэгэл нөгөө нөмөргөндөө бай тэр тэнч гой чандаа мандаа байх нөмөргөндөө баахан хэдэн багчаа хүрэл уйлаад иржээсэ. 77-д тэр айгүй гоё хамт олон болсон шиг хөөгд залуухаар ч одоо хэдтэй байсан юм те 17 8 стад байсан 20 өрөөг байсан. Тэгэл энд ирж ажилласан. Тэгэхэд дөнгөж 72-нд анх одоо тэр нөгөө ах үйлчлэгээний бүх үйлчлэгээ байж явах үед чинь дараа нь засвар игээд яг 77-нд намайг ирэхэд нөгөө Унгарын тоногдох хөрөмжөөр яг Унгарууд нь өөртөө байж ирсэн бүр бид нар хөдөөж аваад Унгаруудад татханд огчуулаад их гоё болсон. Тийм байсан. Тэгээ өнөөдөр одоо урцаагаа ямар болчих вэ харал да тийм үү? Одоо нөгөө юу гэж нөгөө аюу таа цэцэрлэг хөгжөө хүрээлэн гэж яриад байсан. Одоо харал да хэдэн төгрөг зассан байх одоо 44 тэрбум төгрөг. Хичнээн тэрбумаар одоо тэр энийг одоо засаж байгаа гэсэн. Бүрэн таран хийсэн шүү дээ. Одоо харъя л да бид нар. Тэгээд хамгийн гол нь юу болж байгаа гэхээр нөгөө асар олон үйлчлэгээний ажлын байрууд байхгүй. Асар олон хүмүүс ажилгүй болцоос нь тийм үү? Нөгөө гоё үйлчлүүлж тал тал тийш алга болцсон. Нөгөө алтан дахаад хаагур явна. Нөгөө гут тасар хаагур яв. Гутал захиалга хаа явна. Нөгөө гоё монголчууд гутлаа захиалж өмсдөг байсан шүү дээ. Хаа байна. Бүгд ингэ тараа байхгүй тий байхгүйчлаа. Яг энэ одоо монгол гутал мутад одоо энэ үнсэн чи хачин гоё хийж байгаа. Ядаж шин доошоогоо хийж болоогүй юм бах та тий. Харин өвгөдөрт энийг одоо жоохон босгоод өндөр болгоод ядаж тэр хуучин үйлчлэгээ оруулаад ирсэн бол очиж сайхан байна. Тий шүү дээ тий. Үйлчлэгээ гоё хамгийн гоё жишээ л. Жишээ одоо манай ирчүүдийн үс засалтал заа юу. Ерөнхийдөө урцаага нь ямар засч байсан гэж одоо айгүй гоё бүтэн үйлчлэг бүрэн үйлчлэг яадаг байхгүй юу. Өнөөдөр тэр байхгүй болцсон. Жишээлбэл одоо нөгөө эртөө үнийг орж идэв тийм өсөйг угаалаа. Заслаа. За юу. Тэгээд дээр үе нөгөө халаадаг хайж. Халаадаг хайж бүгдээ сайхан ингэж юу хэлбэр оруулаад боржилгаал. Тэгэл самнаал цэнсээр янзлаад хамгийн сүүлд гахт нөгөө өнөртөө шипер шүү дээ нөгөө ингэж нөгөө аюутай шилтэй. Энэ чинь физикийн ярьж хагаад бүгдийг засч өгөөд ингээд нөгөө хүн чинь бүхэл бүтэн үйлчлэл өндөр амар шипер өнөртөө ингээд гараа. Энэ одоо бүрэн үйлчлэл ярьдаг. Анхны өстө бүтэн үйлчлэгээсэн шүү дээ. Жишээд одоо өнөөдөр энэ одоо та бүгд өсөйг одоо харж байна тийм үү энэ ус асалтууд бүгдээр л нэг байгаа шүү дээ. Ирчүүлэх хөгжихгүй байгаа байхгүй. Ягаад тэгэхээр 3 настай өсөж ажиллах, 30 настай ажиллах, 70 настай аав нь ажиллах, өвөө нь ажиллах, нөхөр нь ажиллах, хүүхэд нь ажиллах. Яг ийм ус асалт байгаа юм. Одоо 30-д гараа харал та тийм. Тэгэхээр өнөөдөр эртний усад яг 50 60 70 одоо 70 он чинь 80 он чинь дандаа нөгөө нэг эртний ус асалт чинь заяа 10 төрөл байсан. Одоо та нарын жоо би хэлээ да. Цэцэрлэгийн насыг тустай байсан. Одоо ихтэй дээр яа. Эмэгтэй бол яг өсрөг өгжөд байгаа. Цэцэрлэгийн насных тийм үү? Тэгээ бага ангийнх, дунд ангийнх. Тий, тэгээд нөгөө битүү хайлмаг, арай залуучуудынх. Тэгээ хагас битүү хайлмаг. Тэгээ дараа нь нөгөө спорт хайлмагуд бөөрөнгө дөрүүлчин. Дараа нь задгаа. Одоо та нар задгаа авахгүй. Задгаа засалтын чинь 50-аас тийш насныхад хийдэг байсан. Зүгээр насаараа заацсан. Санаас нэг өстөө. Тэгээд пинтүү хамгийн пинтүү гэдэг байгаа тийм. Пинтүү чи 60 насаас тийш байхгүй юу? Одоо тэр манайхан бүгдээр хөгсөн задгаа 50
50 насныхны үс засалтыг явуулдаг. Болохгүй нэ. Итали үс гэж бас байсан тий. Итали. Тий, Итали засалт гэдэг. Тэр яха сүүлдэлтэй. Манай 10 жилийн сандаг байсан. Сандаг. Тий. Тэгээд яг энэ чинь Итали энэ урцагааны эн чинь манай бүх хамтууд энд ажиллаж байсан байхгүй юу? Одоо бүгд байхгүй болсон тийм үү? Надад одоо яг бичлэг ярианд байдгийг би авч ирсэн. Тэгээд ерөөсө хөгжил чи эндээс гэсэн. Манайх ч ерөөсө энэ шүү дээ. Анхны манай Монголын өсчин чи за одоо энэ туул рестораны наталдаг. Яг энэ цагаан нөгөө хуучин цагаан яг ярууд жижиг хятад ажиллаж байсан. Бид ч хятадаас одоо манай өс цаас хөгжсөн шүү дээ. Хятад ажиллаж байхад Монголын анхны өсчин Сэрэн Додон гэж юмтэй тэр хятадд өс засвараад тэгээ нөхөр нь ловтон дав гэхтээ энэ хоёроос ч манай өсгөн өсөлт хөгжиж гарч ирсэн байхгүй. Тэгэхээр бид ч бас хятадаас гаралтай тэр үчиг хятад ажиллаж хятад ресторан хятад юу ажиллажсэн те. Яг ийм хөгжил гаралтай байхгүй. Тэгэхээр энд бол урцаагаан ч аягүй түүхтэй. Өнөөдөр тэгээд ийм л болтой байж. Нэг юм асууя. Одоо манай монголчуудын үс ер нь хэр засахд хэцүү үс вэ? Би зүгээр ингээд хараад байт юм л та. Тэгэхэд манай монголчууд сая ингээ Францад сая үс засалтанд орлоо. Гран при 1 2 3 дугаар арийн авчиж. Тэгсэн мөртлөө нөгөө гадаадд би жишээлбэл Америкт яваад Францд явж байгаад үсээ засуулахаар маш үнэтэй. Тэгсэн мөртлөө ерөөсөө засч чаддгүй штэ монгол хүний үсийг. Ер нь монгол хүний үс ер нь хэцүү юу? Дэлхийн нийтэд ус ерөөсө дэлхийн нийтэд манайх яагаад тийм мундаг байгаад байна? 3 төрөл хуваадаг. Нэгд нь Аз гаралтай ус гэж. Хоёрд нь нөгөө негрүүд буржгар ус. Тэ? Гурав дахь нь нөгөө Европ ус гэж. Ерөөсө энэ төрөлтөр байдаг. Аз гаралтууд үнэхээр хамгийн хатуу ширүүн өстэй тийм үү? Байгаль орчин одоо идэж явах бүх юм шалтгаалж. Өнөөдөр та нар одоо хүүхдүүдийн ус одоо нөгөө бидний 50 60-аад оны засдаг байсан ус чинь байхгүй болсон. Одоо та нар хүүхдүүд ус аюу зөөлхөн ер нь өнгө нь өөр болоод чал өөр болоод тийм үү? Тэгэхээр эн чинь байгаль орчин уур амьсгал тэгээд идэж ууж байгаа тийм үү? Бүх юм шалтгаалдаг байхгүй. Ер нь ус өөрчлөгдөнө гэдэг чинь 10 хэдэн төрөл байдаг байхгүй. Тэрнээс өөрчлөгдөж хүний ус янз бүр өөрчлөлт. Цогёгч бид төрийн ус ер нь жоохон хоцрогдсон байна. Би малгайгаа авчих. 50-аас өсөлтөд авчих. Одоо бидний шүү дээ. Цогёгч. 50 наснууд. За бид төрийн шүү дээ. Ямар өнгөтэй болвол зохих вэ? Тань шиг одоо ийм саар болох уу? Эсвэл ганц толгой маань одоо өсөө цэнхрээр бодох уу? Энэ яамаар байна. Харин тийм үү. Яг за та нэг хэлтэй энэ харж байгаа. Азийн царай чи хинхлэн бордоо царайтай болохоор тийм үү. Тэгээ нэг амар тод өсөж бас заахгүй хэцүүлээ. Гэхдээ тухайн хүний имиж ажил хэрэг тийм үү орчин эдэл чирэл өмсө зүйдэг бүх юмнаас нөгөө шалтгаалж өсний өнгө чи янз янзаар байлгаж болох байхгүй тий. Жишээд багш нэг ямар байх вэ? Дандаа саунд ажиллах хүнийг ямар байх вэ? Эмч хүний өсөлт ямар байх вэ? Чи бүгд бид нар чи бас нэг тэр юундаа зөгцсөн байгаа шүү. Тэгжээч бас өөрчлөгдөж шүү тий. Ерөөсө одоо шил одоо 50 60 одоо энэ урцаанд байж байгаа үе чинь за ямар юм ерөөсө бүгд хараамсаа харуулсан чи хараар удуулна бүгд химээ бурж байгаа химээ гэдэг. Өглөө 6 цагт одоо энэ чинь өссөн чинь өглөө 7 цагт онгод гэж шүү дээ. Орой 10 таадаг тийм 4-тэй байсан бүр. Тэгээд 6 цагт тэр ойчилж байгаа болохоо гэж ойчил. Юу их үсээ бодлого юм гэдэг. Тэгээд өсөө тасаар гэдэг хараад гэтэл яагаад нэтэр тийм ингэ янз бүр өнгөтэй болоод хэрвээ тийм үү. Тэгэл одоо өс хөгжиж гин гэсэн үг байхгүй юу. Нөгөө таран шиг аяг хүмүүс хөгжиж амьдардаг байсан шүү дээ. Тэгсэн чи би нөгөө ажилдаа ингэ яваад түүж явжсэн чинь нэг таран шиг гоцоохоод өнгө юм гараад ирэхгүй хүүхэд Эгээрсэн өсөд нөгөө шармаар ороо бодож гараад ирэхгүй юу. Тэгэхээр одоо тараншаа навдчихсан хүүхд өсөө тийм болож ингэ чинь нөгөө өсний өнгө будаг одоо киот нь өөрчлөж байгаа нэг бас л том жишээ байхгүй. Тэгээ би асуухгүй юу. Бүр сонирхоод эдгээр яаж өсчингүүд бол манай өсчгүүд тав юм хүүхдэд орж идэггүй. Яаж өсөө бодгийг та нар яаж энэ өсөж байгаа өнгөг харсан чинь бид нар өөрсдөө бодчихгүй. Гэхдээ та нар хаанаас бодог яаж бодчих гэсэн чинь. Яг зах дээр байгаа юм чи зах дээр нөгөө нэг одоо тэр супрамобрам зүйл тэр их авчаад хоолоо нэруулаад өөртөө бодчихдаг юм. Тэгээд би чинь одоо 10 15 жилийн өмнө чи одоо тараншаанд одоо байх болсон шүү. Тэгээд тараншаанд байх үед хөгжиж бас л чинь хөгжиж исэн айгүй том түүх байгаа. Тийм ээ. Тэгээд 80-аад оноос бид нар чинь нөгөө дэлхийн тэмцээн, олон улсын тэмцээн янз янз яваал ингээл хөгжөөл дараа бид ингээл энэ өсгөж өнгө өөрчлөгдөж загвар өөрчлөлтөд ялангуяа одоо урцагаанд байхад хамгийн сүүлд 90-ад онд чинь нөгөө Япон засал цолон засал гэдэг баахан өнгө гарч ирсэн шүү дээ. Тэр чинь урцагаанаас гаралтай чинь. Юу н хамгийн үнэтэй засаж байгаа газар юу дэлхийд хаана байд юм бол ямар үнэтэй байд юм бол Англи. За Англи ягаад тэгэхээр одоо энэ үс засалтын чинь бүх онол жинхэнэ цөм түүхийн бүгдийг гаргаж ирсэн Англи Видал Сасан гэж юм багхгүй дэлхийд алдартай ганц. Видал Сасан. Одоо та нарын Видал Сасангийн өчигүүд нөмөр хүмдэр ингээд Видал. Монголын хамгийн одоо Англи тэр Видал Сасан тайрал гэдэг бол дасалж болоод тэр чиг цөм онол нь явж байгаа юм бол. Тэгээд энийг одоо жишээлбэл Видал Сасаны школыг төгссөн хүн бол одоо ер нь нэг номер гэж ярьдаг. Тийм учраас тэдний Видал Сасан тайрал
тайралт гэдэг чинь одоо юу Герман мөрөнд бол 300 евро мөр байгаа шүү. Зөвхөн тайрахад. Оо. Тий. Тэгэхээр энэ бол одоо нөгөө манайхад хамгийн хямдханд нь явж байгаа шүү. Тэр үнэтэй засаад байгаа Витацхан тайрлал тусгай хайшаар тайрдаг байхгүй. Энэ засалтай байгаа. Энэ Япон хайшилтай Японыхтэй энэ дээр бичээстэй байгаа энэ арзмаар энэ харалт энэ хумсын хайжиг байгаа шүү. Харин тийм. Тэгээ сасан төрдөө 500 тэр 300 евро гэж өсөж ийм маягаар хайчлана. Тэр энэгээр хайжлах тийм үү? Одоо манай өсвөглөө барьж байгаа энэгээр хайжлах хоёр. Энэ ч одоо миний гайгүй одоо энэ жоо энэ хоёроор хайжлах шал хоёр өөр байгаа. Гэхдээ энэ жижигэр чинь бүр амар их нарийн. Энэ жоохон хэмжээ чиг үсийг баг багаар хайжлаа тийм үү? Бөөнөр орохгүй шүү дээ. Би одоо өсчингүүдээ хэлдэг зарим та нар одоо бараа бөөддөг болохоос үс битгий бөөндөөд байгаа ч. Ширхэг тайраач. Тэгжээж жирхэг тайрсан өсч чанар. Тэгээ энэ чанар тийм учраас энэ ийм жижиг байгаа байхгүй. Харын хар хүний үсийг засчихсан. Нөхөр шиг нэг юм үс байдаг шүү. Хар гэдэгээс хар гэсээс сонин л да. Хар гэсээс бид нар 77 онд яг энэ уртцаахан байхдаа би нөгөө олон улсын тэмцээнд явж ирсэн. Өнгөрлөө. Тэр өмнө 2 3 эхлээд 74 онд өөрөө модельээр явж ирсэн. Бас гайгүй охин байсан ч байгаа маа би. Тэгээ 2 жил модельээр одоо тэмцээнд явчихад дараа нь 3 жилээс өөрөө орж ирсэн байхгүй. 77 оноос яг ихэлсэн. Монгорт яв тэмцээж явсан. Тэгсэн чинь нөгөө манайхан тэгээд ахгүй буул гэжсэн чинь цаагийн надад тоглоно хамгийн залуу нь болохоор тий. За чи энэ харыг харж ийн үгүй. Орой нэг баар юм юунтыг тэд нар ороод би дагж ороод гэж сууж ирсэн чинь. За наад хажууд хараа хардаач гэдэг. Ягсан хар залууж байгаа байхгүй. Одоо 12 сар болгоо цаагийн наадах нь уруулна ингээд унждаг байхгүй ихгүй юу. Тэгээ том зузаан оруулж ингээд унждаг байхгүй хэрэг. 12 сар хүлээг нөгөө урууд хараа суугаад байгаа. Хизээ унах нь уу гэдэг тий. Тэгсэн нөгөөдөл надад дамжуулж ирсэн дээ тий. Тэгээ би 12 сар урууд унахгүй шүү гэдэг байгаа. Тийм онгод анх нөгөө хар залуу харчаад бас тийм сонинд дээсөө. Тэрнээс хойш тэгээд одоо баг 50 жил одоо олон тэмцээн орлоод явж байгаа хаа үзтээ тэр чинь бас сонио. Бас нэг жишээ нь бас ингэж байгаа байхгүй. Тэгээд 76 дахь Германд би өөр модельээр явчихад манай ахмад төсчгүүд нөгөө одоо өс өнгө оруулж нэг шаарлуулж байгаа тэр байхгүй. Яагаад тэр тэмцээд орохоор энэ тод өсүүд ингээ өнгөр бодог гэхэд юм ус алтын нөгөө техникөө чиг тод өнгө дээр айгу харагдах байхгүй. Яг өөр харагдахгүй. Чөлөөд хар даван дээр бид нар янз бүр хар юм ингээд оёод ахад харагдахгүй шүү дээ. Тэгэхээр энэ өнгө чинь тийм учраас олон улсад дэлхийн тэмцээнд өнгөө тоглож энэ байхгүй. Энэ өнгө чинь одоо нэг өнгө тавихад бүх хүчний хээ харагддаг байхгүй. Тэгээд нөгөө бид нар анх удаа тэмцээнд явж манай ахмадууд Германд очиод нэг бэлтгэл хийгээд байжсэн чинь би модельээр явцсан. Тэгээд үснэ шаарлал ингээ ойлгохгүй юм чинь. Тэгээд тэнд Германд сурж байгаа байхгүй. Тэгсэн чинь интернет миний интернет шанааг ингээ шаар болгоод ингээ эхэллээ. Тэгсэн чинь нөгөө хэд өгчүүлчихэл инээлэл ах юм. Намайг хараад инээгээ тэнд унж инээгээ буудалч энд ч унаагаад очиод тойлон нарт ингээ өсгөөлтэй болчих. Өрөөд нөгөө шаарт мэдчихгүй байхгүй нөгөө шаарт ингээ цагаан удагсан өсгөө шаард байхгүй. Юу яа нөгөөдөө чи инээгэлээд. Гэхдээ өсгөө болчихсон үгүй барь өсвээ. Тэгсээрээс нөгөө цав цагаан болохоор хүн чинь анхтаа тийм мэдж байгаа байхгүй тий. Шаарлууд марлууд хүн өсгөө шаард тойлон нарт. Тэгээд амбагч шоолаад нөгөө дөрсөн ахмадууд манай авч ахмадууд шоолж ирсэн бас гоё. Тэгэл ер нь ус сайруулах гэдэг энэ өнгө өнгөтэй болгоно гэж утга нь энэ ахгүй. Тэгээ одоо дэлхийн тэмцээн олон улсын тэмцээн дандаа энэ олон гаргаад байгаа. Заавал 3-аас дээш үг гарга. Модельүүдийг харсан чи ямар одоо содон өнгөтэй юм бэ? Та шавнараа танилцуулах уу? За тэгээ наран тогтох сайшаад Дорногов аймгаас ирсэн Дорногов өнөдөр орж байгаа. Ер нь энэ жилийн олон улсын тэмцээнд явж байгаа энэ улсууд ихэнх нь одоо хөвсгөл Баруун аймгаас хараад Завхных байж гин хөвсгөл явж гин ховдоос байж гин ховдын ажил энд байж ховдын за тэгээд Эрдэнэт дархан Эрдэнэт гэхэд маш олон орон нутгуудаа хамсруулж оруулж байгаа. Зөвхөн Улаанбаатар шууд яваад байдаг биш тийм үү? Орон нутгийн бас ус гоос сайхан бас нэлээ хөгжсөн байна гэдэгт харуулдаг байгаа. Тэ одоос явна гэдэг. За энэ манай Дорноговоос наран тогтох. За хамт цэрэн Ханаас одооных Давбатарх Улаанбаатарх Пүүжээс олооны болроо за манайш байж гэн тэ. За тэгэхээр энэ яагаад энэ өнгө төсөө ингээд ийм болчихоо. Энэ яг өдөр бэлтгэл ажиллаж болоог байгаа. Энэ зүгээр одоо бид өнөөдөр бэлтгэлээ хийж үзээд та бид нар яг цагаад төхөд очихороо бид нар жинхэнэ өнгө өшөө бүр гай. Жинхэнэ юм үзэлнээд хийж. За тэгэхээр энэ одоо шил би түрүү ярьсан 3 өнгөөс дээшээ байх хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр бид нар хичнээн өнгө яагаад энэ дэлхийн тэмцээн олон улсын тэмцээн Азийн тэмцээн яг ингээд өнгөөр тоглоод нэг чинь ерөөсөө тэ энэ одоо ур чадварыг хараад байгаа байхгүй юу? Ингэж одоо өнгө гарах боломж байдгийн багтаа би таны шавьяас асууя. Энэ үсийг одоо ингэж өнгийг гаргах гэдэг нь шүү дээ. Хэрэг хугацаа зарцуулсан бэ? Одоо яг за миний үсийг одоо ийм болгоё гэж бодъё. Хэдэн цаг зарцуулах вэ? Тэмцээнд орох бүтээл амьд толгоон дээр одоо ус засах өнгө оруулах хоёр бол цаг хугацаанд хоёр өөрлөлтөө. Одоо тэмцээнд орох үсийг бол олон өдөр сараар бэлдэнэ. Амьд хүн дээр одоо ингээд өөрөө ч үсийг ийм өнгөтэй болгоё гэх юм бол 3-4 цагийн хугацаа орно. Өмнө нь бол би Азад 12 онд Индонез явжсан, 18 онд Филиппин явжсан. Одоо ингээд 50 нар 3 дахь авах гэж байгаа. Наран тогтох гэж төссөн байна. За баярлалаа.
За таны энэ ус бас их өөр юм а тий. Их олон өнгөтэй одоо ингээд цаашаа үзүүлэн шар орцсон. Энийг таны ус бас их өрмөц өнгөтэй ба. Та бас өөрийнхөө нэвсний засалтын тухай ярьж өгөө. За одоо ингээд цагийн багштайгаа ингээд энэ олон улсын Азийн тэмцээнд анх удаа явах гэж байгаа би. Тэгээд энэ удаа төрөл нь болохоор эрэгтэй чөлөөт төрлөөр орж байгаа. Тэгээ ер нь бол энэ миний засалт болохоор ерөнхийдөө одоо волкад засалт байгаа юм. Ер нь ингээд яг ингээд буржуулгааг бол чөлөө засалт нь волкад. Тэгээд одоо бидний төрөлчин болохоор энэ гой сайхны өсчөнгүүдийн юм чинь бол ерөнхийдөө бол загварлаад те ингэж гоё ингээд хэлбэр өнгөө ингэж гаргаж өгдөг учраас би ингээд юугаар ингэж ороогоод тэгээ өнгөө болохоор 3-аас дээш гэхээр нь би 5-аас 6 өнгө сонгосон байгаа юм. Ер нь ногооноос бус дүнгийг өөр төр юу байсан. Дуршиж ер нь бол өнгөнд их хайртай. Колор өнгөнүүдэд бол айгүй дуртай. Ногоон өнгө л ер нь үсэн дээр түрхэж үзээгүй. Бус дүнгийг бол би бүгдийг өөрийнхөө үсэн дээр түрхээд өөртөө ямар зохицох нь аль нь гоё вэ гэдгийг ер нь бол мэдсэн. Тэгээ ер нь хамгийн гоё зохимжтой өнгө маань миний ягаан өнгө байна. За минийх болохоор Монголын үндэсний хэм маягийг харуулсан нийслэлийн аваргын хамгийн анхны алтан медалийн төрөлмөр байгаа. За тэмцээн 2015 оноос хойш тэмцээн уралдаанд тууштай явсан. Тэмцээн уралдаанд орохдоо тусгай байр, алт мөнгө гэдэг тусгай байр, мөнгө хүрэлгээл явдаг гэсэн. Би тэр тундаа ерөөс шатраагүй. Тэгээд 2024 онд анхны алтан медаль авсан фильм бүтээлийн төрөл маань байна. За энэ болохоор Малайз улсын авангард стилийн төрлөөр мөнгөн медаль авсан онлайн төрлөөр оролцсон байгаа. Одоо шиг энэ хатуу өсөжтэй өсөр хийсэн байгаа. Хаашаа зогсчихтэй энэ бид нар цавар нагад өсөр хийсэн өсөжтэй гэж надаа. Тэгвэл надад хийм төсөлтэй. Хийм төсөл гэж. Бид нар чинь өсөр бол одоо шоу модер барьдаг цүнх мөнгө хийн. 9 янз бүр юм шүү дээ. Монголчууд чинь харин нэг сонин ягаад гэвэл дээр одоо 70-аад 80-аад онд чинь нөгөө өөртөө одоо сормос хийдэг байлаа. Төфи хийдэг байлаа, парик хийдэг байлаа. Энэ үйлчлэл одоо аюул сайхан байсан шүү дээ Монгол. Одоо байхгүй ч одоо болохоос шүү дээ. Ерөнхийдөө 9 төрөл байгаа. 9 төр болгоноос одоо төр төрлөөр ингэж гараад зогсож байгаа юм байхгүй тий. За энэ бол яг одоо яг сонирхолтой энэ одоо яг явах гэж байгаа. Энийг бол би нэг Азийнханд нэлээд сонирхож бодож байгаа. Монгол үнсээ бид нар бас Азийнханд таниулах юм хийгдээд явж байгаа. За одоо энэ бол нодингийн манайх энэ бол хамгийн гоё юм. Одоо энэ сүүл авангард дэлхийд нэг хийж байгаа. Нодин манайх энэгээр 5 том цом авсан байгаа. Энэ жил одоо энийг хэнтэм. Ер нь зөвөр одоо Азийн тэмцээний одоо Азийн оролцогчдод ч одоо ерөнхийдөө монголчуудаас нэг айдаг болчиход байгаа шүү дээ. Монголчууд энэ дэлхийн аваргад манай залуучууд нөгөө онцгийн дэлхийн аваргаас манай залуу үнэхээр одоо Италид сая давчлаа, Японуудыг давчлаа. Тэд нар ганц өрсөлдөгчөр байсан. Сая бүгдийг ядаад гараад ирлээ. Дөнгөж сайхан манай тэр алтан шагаа өссөн бас Гран Приг-ийг аваад ирлээ шүү дээ. Нодин магна сая аваад ирсэн. Энэ жил шагаа аваад ирлээ тий. За баярлалаа гэж. Та нартай одоо ирэх одоо сайхан уралдаанд нь амжилт хүсье. Тэгээ бид нар ч гэсэн одоо нэг жоохон үсмөсөө жоохон өнгөтэй болох ёстой байх шүү. За баярлалаа цогцлмагч. Баярлалаа. 17 бид нар нэвтрүүлэг гарч бид нар байхгүй жинхэнэ одоо 50 нэг явж явах өдөр юм байна. Жинхэнэ тэнцэн дахна шүү дээ. Баярлалаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулан тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинад түгээсэн эгэлгүй нэгэн шарай. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Би чамайг сая юм алаг өстэй болчвол яах вэ гэж бодчихлаа. Билгүй ер нь тэгж хүлээж авах уу? Би ер нь хүлээж авахгүй. Алаг өстэйгээр подкастаа хөтлсөн сууж ингэж. Тэгвэл хүн яста жинхэнэ үзэн штэ. Хаад ноёдын дайм байлтай ярьсан. Билгүй нэг одоо өөрийнх нь төрөлхийн өгнөөс нь тийм үү? Дээш доошоо гэж байдаг байхгүй юу? Өөрийнх нь төрөлхийн өгнөөс нь энэс нэг шат дээш доошоо гэхээр нөгөө одоо энэ арай жоохон цавирдөө. Нэг жоохон цавирдөө. Тэг үү? Тэгээд дааш дахиад 3 шат болох өшөө тэрнээс арай жоохон цавирдөө. Ийм болгож болно. Заавал нөгөө ийм улаан ногоо биш юм уу? Байгалийн өнгөн дээр нь байгалийн өнгө ахгүй юу? Байгалийн өнгөн дээр нь нөгөө натур өнгүүдийг бас гаргаж болно. За дөрүүлээр нь очиж өсөө өөрчлөё. Би ер нь өсөндөө бодог хүргэдэг үнэтэй. Оригинал байгаль гардаг байдаг. Хоёрдугаар өсөө ургуулаа. Ягаад гэхээр одоо
энэ том царай За. өсгөж хүндэн жоох юм даачхаж одоо яах вэ? Тэгэхээр өшөө задуухан гоё харагддаг бол одоо чи өөр сайхан задуу юм чи те. Өшөө жоохон ургуулад юм уу? Өшөө жоохон хэдүүд ажил өшөө гоё задуухан гоё харагдав. За би одоо өсөө ургуул. Тийм энэ одоо арай өсөж юм шиг байна. Намрын халуун өдрүүд надаагаа дахаар чин зэрэг би яах вэ? Өсөө тэгээд халууцаад байдаг тийм болохоор ер нь бидний бүгдээр их үзэгч сансагч юм байна гэсэн шүү. Ичүүдийн ганц том алдаа болохоор нөгөө энэ үс сайхан бол зүв сайхан гэдэг үг чинь тийм үү? Тэр зүвсийг үсийг толгойн бүх хэлбэр гаж би тийм үү? Одоо даалдал хааж гоё харагдуулахын тулд хийж штэ. Тэгэхээр өнөөдөр ингээ ирчүүл үсээ одоо бүгдийн та нар ингээ бүгдээр манайхан тарган болцсон, хүзүүтэй болцсон тийм үү? Тэгээд ингэсэн юм уу тийм үү? Тэр очиж манайхан ч нөгөө машинаар бүр ингээд яраа гаргасан шиг тийм үү? Хавирын гэж яддаг байхгүй үснэ. Тэрийг гаргаж ингэж ярьж байгаад манайхан нэг машинаар засчихдаг тийм. Уусан тэр чинь нуух тав байхгүй юу? Би тэрийг нууж л нэг үсайхан гэж чинь үсайхан бол зүсайхан зураас гэдэг. Ягаад зүсайхан бол үсайхан гэж яриаг үү? Эсрэг нь бодлоо. Тэр үсээр бүх юм нууж болдог байхгүй юу? Тэр убаа зураас гэдэг байгаа шүү дээ. Убаа зураас. Жоохон мөнгөтэй ах нар чинь тийм байдаг гинэ. Карт зуруулах зорилттой. Хоёр убаа зураастай бол 200-тай. Гурван убаа зураастай 300-тай гэж. Намрын халуун өдрүүд надад жахаар зэрэг би халууцаад яах вэ өсөж ижигчгүй. За яг одоо манай зураач бүсгүй маань одоо урт цагааны одоо төрхийг их сайхан зурж байгаа шүү. Тэгээ яг энэ цаг мөчүүдээс нөгөө таны подкастыг бол маш олон хүмүүс сонсдог. Сэтгэл сэртийлэгмэр ч юм уу. Хөөх ийм амар, ийм аимшигтэй зүйл болдог байсан юм уу гэдэг түүхүүд яг одоос үзэгчд маань тэр зүйлээс нэг цусгаа ингээ гоё ярьж өгч болох болоо. Гүй нэг түүхэн хүлээгүй хаан анхүү Багдад руу дайрсан юм. 1258 онд. За 57 оны сүүл 58 оны их болж яхад дайрсан. Тэгж байхдаа Багдадад ерөөсөө цусан далай усгасан байхгүй юу? Багдадын 800 мянган иргэдийг заримдаа бараг сая гаруй гэж одоо түүхчд Персийн түүхчд янз янзын тоо гаргаад байна. Ямар ч гэсэн багаар хотод 800-аас 2 сая гаруй иргэдийг бүгднгийн хятад, өшөөлгүй хятад тэгэр мөрнийг хүний цусаар үерлүүлэхгүй юу? Одоо цагтаа монголчууд чинь одоо бас харгисэл байсан байхгүй юу? Гэхдээ одоо тэгээд одоо олзолж авчаад хүнийг ингээд булдын байна л да толгойг нь ил гаргаад. Тэгэд бараг ер нь 7-8 хонцгор чин зэрэг одоо бараг за 7-8 шидээ за 3-4 5 чинь хүний бие чинь ингээд шахаад цусыг нь дээшээ болгочих юм биш үү ингээд шорооч нь доороос нь шигжээд тэгж яагаад яг их хаан хурж ирэнгут ингээд игнээд ингээд хүмүүсийг ингээд булцсан байгаа шүү дээ. Бүгд тушаалаар зарилгаар нь цэргүүдээ одоо омгшуулахын тулд цавчиж байгаа байхгүй тэр хүмүүсийн толгойг. Тэгэхэд цус нь цусан ойрлуур болдог байхгүй юу? Тэрэн дундуур нь явдаг. Ямар түүхэн сурулж байгаа вэ те? Тэр энэ одоо Персийн судлаач нар бол амар сайн гаргасан. Тэгээд ямар сандаа Персийн нэг имам хүлээгүй манай хичнээн хүнийг алсан хизээч бүү март гэл интернетээр ингээд нэг цагаан хувцастай хүн яриад байгаа шүү дээ. Тэгээд Багдадын шах гарч ирээд одоо халиф гарч ирээд хүлээгүй энийгээ болоо гэхэд чи намайг хорсоонд байхад юу гэж хэлж байлаа. Ажил албандаа дөнгөж залгаж яваа залуу минь нас чин баг цус чин шингэн хорсоонда дугуй буцгээгүй шүү лөө. Одоо тэгтэл би хүрээд ирлээ. Одоо чиний хөвг надад үр дүнгүй болсон. Яагаад вэ гэвэл чи яагаад над руу манай хаан ах руу асасын явуулсан. Одоо хашин шинчүүдийг явуулж ирсэн. Тэгэхээр ийм байгаа юм. Уулын өвгөд. Тэгэхээр энэ уулын өвгөд монголчуудтай ямар холбоотой гэдгийг ерөөсөө ямар ч түүхч нар яриаггүй. Дэлхий дээр хамгийн анхны алан хэлэх үйл ажиллагаа террорист бүлгэм. Манайх сүйтгэсэн байдаг шүү. Тийм, сүнөөсөн байд. Гэтэл үзэн ядаад байдаг хятадуудаа тэгээд амар хятаахны яасан. Яагаад заавал Багдадыг ингэж байгаа юм бэ? Багдадууд хүлээгүй хааныг ингэж хэлгэнүүлтэл яг юу хийцэн юм бэ гэдгийг нь олж гаргаж ирдэг байхгүй. Өгөөдөө хаан руу ч тэр. За өгөөдөө хаан руу бас нэг явуулж исэн гэж нэг үг байдیں۔ За тэгээд мөнх хаан руу дандаа хашишинуудыг явуулж исэн. Уулын өгöd. Тэр чинь төлбөрийн төлдөг нөхөр хэрэгтэй байхгүй. Багдадын халиф Дамаскын султан төлбөрийн төлж байгаа. Би ингэж ойлгоод байгаа шүү. Монголчуудын 500 энгийн худалдаачдыг чинь алсан шүү дээ. Тэгэхээр тэрний бас хариуг бас барьж байгаа бас хэлбэрл гэж ойлгоод байна л да. Ямар ч худалдаачныг хоризм алсан. Багдад тэгээгүй. Багдадын чинь бас цаашаа алуурчин явуулаад байсан баг. Тий, алуурчин явуулсан. Тэгэхээр чин зэрэг мөнх дүүгээ явуулахдаа, мөнх хаан дүүгээ явуулахдаа чи хамгийн гол наад Исмаилитын бүлгийг л дараадах.
Дараад нь тэр Багдадыг дарна уу? Дамаскыг дарна уу? Нэг номерт Исмаилитийн бүлгийг дарах хэрэгтэй. Тэгэхгүй бол нааша хашишин явуулаад байна. Дүүдээ бүр ингэж загсан байгаа юм. Тэгэхээр чин зэрэг очоод нөгөө Исмаилитуудыг бут цогчж байгаа юм. Тэгээд дараад нь Исмаилитыг дайлаар мортоход чи яагаад над руу цэргээр туслаагүй гэж Багдадын халиф руу хэлж байгаа шүү дээ. Би нэг зүгээр нэг юм анзаарсан. Нэг сонир. Одоо ингээ Европорт явж идэг янз янзын улсуудтай явж хахад Иран, Иракууд одоо хуучны Багдад одоо цустай нөхдүүд байдаг шүү дээ. Монголчуудын бол яахалчгүй дургуй хүргэдэг гинэ. Ингээд хүн ажилд авчаад ингэжсэн суурин дээрээ долоо иргэдэг. Маргааш нь өөр болсон байдаг. Нөгөөдөр нь уушлахгүй утсан. За найзаа гэж орж ирсэн. Дахиад 3 хоногийн дараа бэлгүүнэ ч юм уу болоороо чи тэгж мөнгө өгөхгүй шүү гэж чам руу дайраад. Тэгэл ерөөсөө ингээд хувирсаар байж байгаа монголчууд ч юм бол ерөөсөө төсхий аргагүй болгодог. Би ер нь цаангаараа тийм яалчгүй тийм одоо юмыг амсах ёстой байсан улсууд юм болов уу гэж бас боддөө шүү дээ. Зан гарын шин ер нь бол манай хаан энэ баруун зүгийн исламчуудын хамдыг л дарахгүй бол болохгүй гэдгийг аюулсаа мэдсэн юм шүү. Ер нь өмнө зүгийнхэн чинь ялагдаад тариа будаа торог дурдангийн татвараа төлөөд эхэлж байгаа. Гэхдээ тэгэхээр хүн номхон тийм ээ болоод эхлээд би тань татвараа төлье гэдэг эхлэх чинь зэрэг за тэгвэл би татварч наалаа. Чи харин тариагаа тэр ногоо торгоо них ногоо будаага ургуул надад татвараа төлье. Ингээд бэлгүүнэ чи яг гоё ингэж үжиглэх юм аа. Чи нөгөө отроор хатын дараагийн инаалчийг алдаг штэ. За тий. Гэтэ чи алт мөнгөнд дуртай гин. Чиний нүдэнд чин алцах. Чи та тэрийг нэг хэлж өгөөч. За би инаалч болъё. Хаант минь амар өшөөгөөч. Чи манай 450 худалдаачныг яах гэж алсан? Би гэж юу? Чи 450 худалдаачныг алснаас болж танаа улс руу Хорезм руу би халдахаас өөр аргагүй боллоо. Танаа тэр худалдаач чинь заншлаач байсан. Айл айл улсын заншил ондоо. Гэхдээ чи бүх барааг нь хураасан. Дээрэмдсэн. Тэгээд 450 гаруй хүмүүсийг бүгднийг нь алсан учраас би чамайг гисгэхээр ирлээ. Чи намайг хэн гэж одоо? Жирийн хүн гэж одоо юу? Би бол Тэнгэрийн хүү. Тэнгэр язгууртаа Тэнгэрийн цээрлийг авчирж байгаа хүн. Чи алт мөнгөд их дуртай гэлөө. Одоо тэгвэл шуналтаа идэгдээд надад алт мөнгөө өөртөө идэж юу? Энийг бариад ир. Энд чи хүл. Тэгэд бити хөдлөг. Хичнээн салганаж орилсон ч гэсэн бити хөдлөгөөрөө. Алт хайлуул. Хайлуулаад ирлээ. Эзэнтэй. Нүдрүүн, чихрүүн, амрүүн яг одоо цутга. Хантаа өршөө. За би ч одоо нэг жижиг шатахгүй. Холомолны өнгөл яг л тийм баатрын өнгөл яваад байна шүү дээ. Өнгөнгөөр ингээ ярих гэж одоо юм болно. Тэгээ Багдадын хятлагыг яриад тэгэр мөрнийг цусаар уйлуулсан чинь надтай хамт байжсэн тод. Энэ одоо өгшөө цаашаа ярих хэрэгтэй юм уу? Би энэс цаашаа сонсч чадахгүй нэ. Яг нэвтрүүлгийн дараа би ер нь боллоо гэдэг нэг шоконд орчихгүй юу? Тодоо зүгээр чи зүгээр тэр цаг үеийн тийм байсан юм а. Догшин цаг үе байсан юм хот. Би дахиж яахгүй. Би суухгүй. Тэгээд шоконд яг өөдөөс хараад сууж байгаа байхгүй юу? Яг өөдөөс харж байгаа хүн чинь өөрөө бас нэг нэлээд хийвэнд орчт юм байна л да. Тийм шүү дээ. Яг нэг үгийн юм сэтгэл зүүн юм байна. Тодоо чамаа хэлсэн бол уучлаарай. Тэгтээ үнэхээр яг ийм юм болсон. Тэгээд дараад нь над руу залгаж байгаа. Тод яагаад байгаа? Энд чинь одоо гэрээгээ цуцлаа. Юу яана? Дахиж одоо ингээд одоо авахгүйгээд ах юм. Юу гэсэн үг юм чи? 50. Зангаагаас залгаж байгаа байхгүй юу? 50. Саадах чинь зүгээр Багдадын хядлага, Дамаскын хядлагыг сонсоод шокнд орсон юм аа. Санаа зовтгоо. Би чинь гээд хэд хоногийн дараа тод тайвширсан. За 21-р зууны байр сууриас арах юм бол зүгээр юм байна. Тэгээ би ингэж бодоод байгаа. 21-р зуунд биш үү? Яг тэр Чингисийн үеэс илүү харгислаас байгаа байхгүй. Яасан бэ гэхээр Югославийн дайн, Косовогийн дайн тий. За дэлхийн 2-р дайны үед чинь германчууд тэр Косовогийн чинь одоо тэр европчуудын заншил тийм байдаг юм байна. Эсрэг дайсныхаа цусыг нь амсаж илгийн эднэ гэдэг бол одоо тэр хүний илгийн юуг нь авдаг, энергийг нь авдаг, бид нар ялсан гэдгийг тэмдэглэдэг. Тэгэхэд чинь дөнгөж сайхан 10 хэдэн жилийн өмнө жил одоо тэр Косовогийн дайн дээр чинь хүний цусыг ингээл ууж ислаа штэ. Хичээний дайн дээр. Тэгэхээр манай Монголын бол тэр юу бол нэг бас харгас биш байгаа байхгүй. Ямар ч цаг үеийн дайн бол дайн. Харин тийм. Дайн болохоор хүн биш болдог. Мангас болдог. Тий. А тэгээд нэгэн л
эсрэг дайтж байгаа хүнтэйгээ яаж харьцах юм бэ? Толгойг нийлээд ивэ минь чи надад олзлогдоод ирсэн үү? Ямар ч арчааг өмдөө олзлогдохгүй баригдахгүй байх чинь ягаав гэхгүй шүү дээ. Наашаа ойдэр гэж байгаа зү жинхэнэ уураа гаргад юм байна үстэй. Тийм сэтгэхүүн тийм зүрх барих тактик гэж байдаг. Зүрх өхүүлэх тактик. Өхүүлэх. Одоо нөгөө Дамбижаа гэдэг хүн байгаа шүү дээ. Одоо манай одоо Жаалам гэж ярьдаг. Жаалам чи одоо хаскууд бол Монгол руу орж ирээд маш их олон эмэгтэйчүүдийг алж хядаад хүчнээд ингээд дээрэмддэг байсан. Тэгээ нөхдүүдийг яасан гэхээр амьдаар нь толом өвчөөд зүрхийн суглаад хов дотыг чөлөөлөхөд гэсэн маш олон гамингуудыг ингээд нүдээ нухацсан зүрхийг ингээд цоолоод авцсан. Тэгээ сүүлдээ энэ гамингууд ч бас айсан гэж аахгүй. Багшийн хийсэн хүнээр хийсэн тулан байдаг шүү дээ. Тулан байдаг тийм. Тэр бүр амар тулан байдаг. Тэгээ дахиж одоо алтаад авч орж ирэхээ болсон гэж байгаа байхгүй. Тэгээд туг тахин тийм. Тулан өвчин гэдэг тэгж байгаа. Туг тахин гэдэг чинь хүний биеийн яг ингээд үзүүрээс нахуулаад сураар боодог байхгүй юу? Сураар боогод хөлнийх нь хуруунаас нахуулаад ингээд гар мараа ингээ бүгдийг ингээд дөрөв мөчийн бооч горчин зэрэг бүх цус нь зүрхүүгээ ирдэг байхгүй. Зүрхүүгээ ирдэг байхгүй. Тэнгут нь яг тэр дээр намирж байгаа тугны тэнцээ ингэж яг харалдаа байлгаж агаад цээж рүү нь байлуусаар автахлаад цагийн зүүнний дагуу эргүүлээд өөрөө холдохоор яг тэр орой дээр намирч байгаа туг руу зүрхэн салют буудж байгаа юм шиг очиж ондог байна. Тэр нөгөө Хатанбаатар маань бас тийм одоо чойжин буудаг туг тагтаг байсан хүн байсан юм байна. Яг энийг харсан цэргүүд нь дайны тэнгэрээ ингээд одоо омгч эхэлдэг байхгүй. Тийм. Тэр одоо 50 төгрөг дээр 500 төгрөг дээр байна уу да. Нэг юм хөсөг тэрэг байдаг шүү дээ. Тийм. Их нүүдэл гэдэг зураг. Монголчууд ч хөсөг хэрэгэлдэг байсан болохоор хөсөгтөн. Тийм. Тэгээд хасаг тэрэг явж байгааг харчаад хасагтангууд хасгийн нүүдэл болж гинөө. Тэр тэр одоо хаашаа явж байгаа юм болоо. Тэр хасгийн нүүдэл болоод байна. Тэр хэрэглэж байгаа тэргээр нь тэгж хэлдэг. 13 дугаар зууны үед хэрэглэж юм бол Land Cruiser-тай явж штэ. Үгүй Caloper-тай явж штэ гэдэг тэгэл адилхан л байхгүй. Тийм л юм байлээ тийм. Тэр Монгол нутаг дээр байгаа төрөг үндэстэн штэ. Тэр хасаг тэрэг хэрэглэж нүүдэг байсан болохоор хасгууд явж байна. Хасаг тэрэг эргэлэл нүүж штэ л гэдэг үгнээс. Энэ бол ямар ч доромж үг биш юм байлээ шүү. Доромж үг биш. Монголын нүүдэлчид чинь хөсөгтөнгүүд хөсөг хэрэглээд нүүдэг байсан. Ялгаа л юм. Төв Азийн газар нутаг чинь Монгол, Түрэг, Хамниран гэсэн гурван үндэстэн л ээлжилж мандсан газар. Хүнүүг өрн олон жил оршин тогтноод байхгүй болохдоо Монголын тал нутаг дээр Түрэг, Монгол гэсэн хоёр ах トゥ хоёр үндэстнийг төрүүлээд яваад өгсөн байхгүй юу? Өөрсдөө алтайчууд байсан юм. Тэгэхээр яг нэг үг хэлэх юм бол туул голоор нутгалж исэн Хэрээд аймаг ба штэ. Тэр чинь ийм төргүүд байхгүй юу? Сэлэнгээс хойш нутгалж исэн мэрэгдүүд бас төргүүд төрөг үндэстэн одоо казакууд шиг л хүмүүс гэсэн үг байхгүй. Алтай нургаар нутгалж исэн наймангууд бас л төргүүд. Гэтэ нэг төөрөгдөл би хэлээ гэж бодож байна. Нэвтрүүлгээр дамжуулаад. Ягаад тэгэхээр одоогийн төрөг ус чинь дээр үеийн төрөг гэж яриад байхгүй. Шал хоёр өөр. Одоогийн төрөг дээр үеийн төрөг өөр шүү. Шал өөр. Энийг бас хэлье тийм ээ. Манай ажлын нэг залуу яг энэ номыг авсан байсан байхгүй. Тэг яг энэ харагч би юу харж чаддаг. Тэгсэн чинь энэ дээр ер нь эрэгтэй хүүхэд болгоноос яг ямар мэрэгчлээ болохыг хамгийн түрүүнд асуугаар нисэх цагдаа гэж хэлдэг тий. Тэгээ яг харахаар цагдаа дандаа мөцтэй хувцас өмсчөөд хин нэг загнадаг эсвэл одоо зоддог хин нэгний бүх асуудлыг шийддэг гэдэг мөртлөө заримдаа эсэргээрээ үг дуурч чадахгүй асуудлыг өнгөрөөх зүйл хүртэл байгаа болов уу гэж харагдаад байна. Цаг хугацаа өнгөрсөн юм чинь те 20 жилийн өмнөх болсон хэргийг биччихье гэдэг зүйл бол биш л те. Энэ хэрэг 100-д хэд давтагдаж байна те. 100, 10, 20, 60, 70%. Тэгэхээр энэ кейсийг би олон нийтэд сэрэмжүүлэх хэрэгтэй юм байна. Өнөөдөр ингээд нийгэмд ингээд өдөр болгон хэргийн мэдээ яриад байж болохгүй. Харин тийм. Нүд цавчихгүй хулгай хийдэг болно шүү дээ. Нүд цавчихгүй хүн ална шүү дээ. Тэгэхээр өдөр болгон хэргийн мэдээг юусоо ярьж болохгүй юм байна. Нийгмийн даснаа, нийгмийн соёл даснаа гэдэг бол аяа маш их айдастай. Ном гэдэг хүн заавал шин соёлыг үлдээж идэг тийм. Америкчуудын бичсэн эртний Грекийн, Ром, Германы эрх зүйн бүлийн номнууд бол энэ хууль гэдэг бол аливаа улсын түүх байхгүй. Нийгмийн харилцааг зохицуулж явж идэг. Энэ шалтгаан нөхцөлдөд тэмцэж идэг. Гэмт явдлын тэр нэг хор шиг ингээд нийгэм таниулж идэг. Өнөөдөр яагаад эрүүгийн хууль байсан? Монгол улсад 300 жилийн өмнө эрүүгийн хууль байсан юм уу? Байсан юм. 15-ны цагдаа гэдэг. Тодорхой хэмжээгээр байсан. Байсан бай. Хууль цаазын бичиг гэд байсан тий. Одоо энэ эрүүгийн хууль нь 400 гаруй гэмтрийг тооцож шин. Ингээд наривчилсан юм. Наривчлаагүй шин. Одоо хүнийг яаж заллин бэлхий? Тэнд байгаа байрыг хүннээс авахын тулд
нөгөө талдаа утсан дээр Иг Монголиа дээр хуурамч скриншот хийж агаад үзүүлээд хүн залжээд нь шүү дээ. Тэр үүнийг зохицуулах нь залхимгал гэмтрийг эрийгүй нийгмийн харилцаа зохицуулж байгаа энэ түүхийн үйл явц байхгүй. Цаазыг бас ганц хоёр юмнуудыг уншижсэн байхгүй. Тэгэхэд тэгжсэн. Хоёр хүн хоорондоо маргалдаад гурав дахь этгээд одоо тэр хоёр маргалж байгаа хүмүүсийн голд нь яс хайж ингэж гал үүсгээд тэгээ ямар нэгэн байдлаар одоо тэр хүн амнасаа алдсан тохиолдолд тэгэж одоо нөгөө гал өдөөжсэн хүмүүсийг одоо бас амнасыг нь бас авна гэдэг ч юм уу. Одоо хатуу зээрдүүлнэ гэд манай Монголын одоо их засаг хуулийн дээр бол маш тодорхой бас байдаг юм байл шүү дээ. Хуулийн дээр нэг хамжигч хатгагч гэж заач. Хатгагч. Хатгаас ижсэн. Тийм. Ер манайхан ч хатгадаг штэ. Хин яста сайхан яаж таа шүү гэдэг. За ингээд нэвтрүүлэг яриул маш их цаг хугацаа. Тэгээ тэнд 44 тэрбум төгрөгийн төсөвтөөр болсон манай урт цагааны шинжилсэн хувилбарыг манай одоо зураач маань бас сайхан 44 биш анханаас 14 байсан гэсэн. Харин тийм гинтээ. 30-ыг нь авсан шүү дээ. За нэг юм хэлье. Нөгөө шилэн данс гаргаж байгаа тэр 44 тэрбумаар тайлбарлаарэ. Бас ард иргэд бид нар чинь сохор биш шүү. Тэрийг бас одоо хүлээж байгаа шүү. 40 мянган унгуу хөлт байгаа юм. Төрсөн цагаас ахуулаад энэ урт цагаанаар ингээл үйлчлүүлэл ингэсэн. Одоо ингээ харсан чинь нэрээ нураачаад хідээр нураагаад хідээр барьлаа гэлээ. Уул нь ингээл их л зөрөөл гараад хэдүүлээ нэг сайхан үзье 30 тэрбум гэдэг чи одоо 10 сая доллар усаа ичсэн шүү дээ. Чи одоо болох уу болохгүй. За тэгээд манай эмэгтэй зураач одоо жоохон даарж байгаа хаа. Гэхдээ маш гоё бүтээлэг бас тойрвсан байна. Хоёлаа бас нэлээд хүүтэн байна. Дөнгөж за дөнгөж сайхан одоо манай ийм сайхан одоо бүтээл одоо гарч ирлээ. 44 тэрбумын одоо энэ бүтээлэг энэ бас одоо ямар одоо гоё өнгөөр тоглож хийсэн юм болоо. Шинээр тавигдсан байгаа энэ гоё энэ нөгөө усны урсгал шиг давлгаа шиг те энэ баримлыг оруулахыг хичээлээ. Тэгээд энэ оёр хавьд байгаа өнгөнүүдийг бас оруулъя гэж бодоод тэгээ хугацаа маш их багна. Би өөрөө их нөгөө удаан зурдаг юмд айгу тогтод сууж зурдаг байхгүй. Тийм болохоор тэгээд маш хурдан 20-30 минутанд гарах гэж зүгээр энийг гарах гэж хичээлээ. За одоо гоё бүтээл болсон байна. Тэгээ манай мөнх заяа маань маш гоё тийм бүсгүй хүнийг бэлгэсэн цэцгийг бол үнэхээр гайхалтай уралж үнэхээр гоё гоё цэцэг гэхээр л бид нар нэг ийм дэлбэтэй гэж боддог байсан бол тэр өнцгийг байхгүй болгож одоо маш гоё тийм өнцгийг бий болгож цэцгийг зурдаг. Тэгээ тэрүүгээр бол үзэгчид бас маш сайн мэдж байгаа хаа. Тэгээд мөнх заяа маань штэ ингэж гоё зураг зурхахаа хажуугаар jazz blues дуулдаг. Тэгээд мөнх заяагаа одоо тайзан дээр ураад сайхан уран бүтээлээс нь сонсъё болох уу? За тэгээ. Хүүхдэн биш үү намайг бодгороо бас дуулж юм биш шүү гэдэг. Зүгээр. L is for the way you look at me. O is for the only one I see. V is very, very extraordinary. E is even more than anyone that you adore.
Сая өстө. Нүдэн шууд Нью-Йоркт харагдаад. Фрэнк Синатрагийн ихнэр Нэнси Синатра дуулж байгаа шиг санагдав. Үнэхээр бас сайхан Нью-Йоркт байгаа юм уу да одоо. Та бол одоо ингээд мэрэгжлийн дуучин биш мөртлөө мэрэгжлийн дуучин юм шиг яста үнэхээр одоо гоё. Хэрв 100 халуун өдөр та ингээд дуулаад ингэсэн бол бас л мадаж нэргэлдэл. Цэцэгтэй хааждаг юм. Энэ манай ганцлан хамт тоорших юм бол тэгээд та хоёр ч одоо Фрэнк Синатрагийн Something Stupid-ийг дуулах юм бол та хоёрын балах юм биш үү? За өстой гоё байна. Баярлалаа. Хэрэм та бүхэндээ баярлалаа. Тэгээ нэвтрүүлгийн халуун аяг үргэлж хамтдаа бүтээлцчээдэг 100 дамжсан сан мэгээлдээ баярлалаа. Мөн дээрээс нь Craft Cola, Calpis байлаа. Тэгээ хамтран хөдөлсөн гай улзахтай баярлалаа гэж. Тэгээд нэвтрүүлгийн төсөл мэдээж гайхалтай сайхан айдуутай байдаг. Тэг яг энэ цаг мөчид олон сайхан бүсгүүчүүдийн одоо хайр хүндэтгэлийг хүлээж байсан гайхалтай ирхэм авч ирсэн. Одоо ч гэсэн байгаа. Тэгээ ганцхан бас сайхан уран бүтээлэг өнөөдрийнхөө урт цагааныг жаргая гэж бодож байна. Таныг тайснаа урьж байна. За тэгээ одоо ган үлзий маань төгөлдөр хоороо дуулж би нэг хуучны дууг. Ямар уран бүтээл вэ? Санаж яваагүй газар сайхан чамааг оллоо би гэдэг. Айгу урт нэртэй юм ба тий. За. Санаж яваагүй газараа сайхан чамааг оллоо би бодож яваагүй газараа болбороо чамааг оллоо би бодож яваагүй газараа болбороо чамааг оллоо би анх чамааг хараа алг зүрх юм догдсон амрыг хартай чамаага аялго дуунда амрыг хартай чамаага аялго дуунда цайлган сэтгэлд чамаага цаггүйж өрөөднөө цэцэгсэн дундаас чимээ зэхэн холоогоор дуулнаа цэцэгсэн